Сайн байцгаана иргэн үзэгчтэй. Шонгор телевизээс бэлтгэр өгдөг амралтын чинь өдөр зориулдаг нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн болоод байна. За өнөөдрийн манай зочин маань X2 Production-ы жүжигчин, Монгол Улсын гавь жүжигчин Батлаг ах маань хүрэлцэн гэсэн байна. Таны өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Хайр гэсэн ус энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд өнөөдөр Бямб гараг тэгээд бас амралтын өдөр үзэгчтэй Шонгор телевизийг сонгон үзэгчтэй энэ өдрийн мэндийг хүргье. За. Одоо Батлаг ах гэдэг хүмүүс яг ард түмний хэлгээр аглуу ахлах бисээ Батлаг ах гэсэн чи бас нэг хол сонсогдож шүү. За аглуу ах өнөөдөр ямар хоол их гэж байгаа вэ? За би ч одоо нэг уул нь бол их жоохон хоол их хоббитэй. Тэгээд ямар ч байсан бүгдээрээ ер нь одоо шүү дээ. Ер нь одоо хүмүүс ч одоо их тэ эрүүл хүнс эрүүл бүтээгдэхүүн хийх одоо тайр л очоод хоёр талтай гайхав. Та нэг л нараа яшраа болно. Эндээ талтай юм шиг. Тэгээд ерөнхийдөө эрүүл хүнс хэрэглэхийг хэмэлцдэг болсон байна шүү дээ, тэ. Ер нь бол одоо тэгэл янз бүрийн одоо мөнгө төгрөг төлөөл тэ. Тим ч хоолны юунд явж байгаа, нэм ч хоолны юунд явж байгаа. Ерөнхийдөө адаглал би зүгээр ойлгодгийг эрүүл хүнс гэдгийг адаглал өөрсдөө хэрэгжилж байгаа бүтээгдэхүүнийг их зөв тэ адаглал ингээд луунгуудаа ингээд сая жишээлбэл бид гурав луунгаа авахтаа ингээд дутуугаасан баг жишээтэй тэ тэнгуүтэ эднэрийг л ингээд аваад эхлүүл би над эрүүл болж байгаа болов гэж боддгийг тэгээд одоо бас энэ ер нь бол хүмүүс чинь ингээд хам ингээд хоол амруул орж ивэл яах вэ гэж би бол ерөөс тэгдэг нөгөө намайг байхад аав маань их гоё хоол идэх хүн байсан тэгэл ингээд аав их нари эрэхтэй хүн биш их юм ба тэгэл аавынхаа хажуу зогссоор би бас үгүй би ч амар тоогооч шилтэй зүгээр ингээд ер нь хараа сурдаг шүү дээ бас. Үгүй тэгээ хоолыг хамгийн гол нь өөрөөсөө идэн шүү дээ тийм үстэй. Тэгэхгүй ингээд бушуухан энэ гидсийг нэг дүүргээл авч яавал гэж биш дээ. Тэндээс ямарваа нэгэн кайф байх хэрэгтэй. Гоё хоол эсвэл гоё тавган дээр ядаж хоолнуудаа гоё өөрөх хэрэгтэй тийм. Янз янзэр одоо юу гэдэг луунгаа их янз бүрийн хэлбэртэй гэрчих хэрэгтэй. Энийг өөрөө энэ чинь одоо тэр нэг хоолны мангас гэдэг нэвтрүүлэг өгдөг шүү дээ. Тий. Биш хоолны мангас бид доош нь юу гэдэг өөлж мөлөөд тэр үлстэ би тэрийг үзэх айгүй дуртай байхгүй. Тэр бас нэг Ким Тагку гэдэг илүү нэг боовны юутай үйлдэл эзэнтэй нэг солонгос кино гарсан шүү дээ. Би тэрийг бас айгүй үзэх дуртай байсан байхгүй. Яагаад тэгэхээр энийг хүн идж байгаа учраас гэл бүгдээр яг ингээл кино л да уран сайхны. Тэгтээ бүгдээр яг ингээл өглөө талхныхаа гуанз ингээл талхныхаа жижигхэн үйлдвэрийг нээхдээ энэ бол миний хамгийн сайн талах энэ нэг манай дүүргийнхээ идэн цайслал олон хүн идэн гоё байх ёстой гэдэг аюу гоё тийм тэгжээч тэр чинь нэгдүгээр ийм болно хоёрдугаар тэр чинь эрүүл хүнс болно тийм ээ бүр хийж байгаа хүмүүс нь дээр нь хэрэгжилж байгаа хэрэглэгч нар нэгж хэрэглээсэй л гэж би боддог шүү дээ яг өнөөдөр монголчууд сайхан ногоо тарьж जैन те нэг үе бодох юм бол одоо энэ бас урд хөршөөсөө нэг ногоо аваад байдгүйс бас болчлоо шүү дээ өөрөөсөө энэ их одоо газар нутагтай юу вэ те би нэрээ бас жоохон илүү юм санаа зовж байгаа ч гэж магадгүй нэг юм ядчих. За юу гэхэл би бас нэг унс төрмөстөр гэхэлэр бас компоттой бас тэгэхээр би зүгээр ингэж боддоо энэ олон одоо энэ Улаанбаатар хотыг тойрсон нэлээд хэдэн га газар хоосон харагдал байна те болцгсон бол зүгээр яг тэнд нь үнэхээр хөрсний юу н сэрэгжилт нь ямар байдгийг ханшроо нь хэр байдгийг тэрийг харж агаад болдог бол энэ дүүргүүдэд энэ олон засаг дарга нар нь ёстой нөгөө дүүргтэй юм хийхгүй нэ тэрийг дүүргийн засаг дарга нарт ингээд газар өгөөд тэр дүүрэг тэндээ ногоогоо тарьдаг хүнс нөгөө байцаа майцгаа тэгээд нөгөө дүүргүүдийн уулзалт тэгэл болдог шүү дээ тэрэндээ бүр уралдаанд шалгаруулдаг тэгэх юм бол энэ чинь Улаанбаатар хот ядаж энэ чинь урд зүгийн хүнс хэрэглэхгүй шүү дээ барс дээр хідэн тоонороо буудаг нөгөө хүмүүс ногоонд багасна эсвэл өшөө яг оруулж ирдэг нэг нь экспортороо юу тэр сайн чанартай жоохныг оруулна л үз гэж би боддtiin зүгээр ингээл яагаад ингэж боддог гэхээр би өөрөө дэлгүүр хэсэг туртай байхгүй юу тэгэл ялгаал ингэ Монгол дургсан аль вэ гээл тэгэл нэр ингээд бас боддtiin зүгээр яг одоо тэгэл нас жоохон ахин үз тийм ээ нэг 50% гараад юм уу 60 мар хүрээд би бол нэг жижигхэн хувийн газартай болоод нэг байшин бариад тэндээ ногоо могоо тариал байдаа л гэж боддог байхгүй зүгээр зүгээр нэг хаа нэг тэгж боддtiin нэг одоо ингээд Европ ингээд явж байгаад Европч биш те тэгээд одоо манай монголчууд энд тэнд одоо нас жоохон дээр яриад ихээр одоо сайхан байна шүү дээ. Одоо манай одоо яана
Тийш онц. Манай нэг жүжигч ардын жүжигч Мегмар Нарангуй гэж байдаг шүү дээ. Мегмар Нарах маань одоо энэ Төв аймагт одоо Төв аймгийн лүүн суманд аюу гоё одоо өөрийн гэсэн эдлэнтэй тэгээд өөрийн гэсэн одоо юутай өөрийн гэсэн цайны газартай тэнд бас одоо энэ Баруун аймаг руу явж байгаа бүхий л чиглэлийн бүхий л хүмүүс ордог тэр нэг ам цанга үгээд одоо үзэгчд маань их сайн мэддэг баг л та. Гэгчэдэд ингээд хүн ингээд нас дээр гараад тэний мегах тэр цаана байр та. Тэгээд гоё наана ирүү тэндээ баг ногоо могоогоо тарьчдаг юм шиг байгаа. Тэгэл наана одоо хөдөлмөрчтэй хөдөө гадаа явж байгаа зорчигчтой үйлчлэг. Гэхдээ тэр л ерөөсөө тэгээд болж штэ тий. Тийм бас нөгөө хүнд хэрэгтэй бүтээгдэхүүн. Таны бас саяны санал бас гоё санал байна шүү. Бас дэмжүүл тий. Одоо би бол одоо Батуул дарагтуудаа бол хэлмэл байгаа да. Үдчихвэл те Батуул дарагаас. Гэхдээ тэгээд яах юм бэ? Нэг л хөрсөндөө юма тарил гэдэг тэрийг хэрэгжүүлж байгаа. Гэхдээ яа тийм нэг дүүргэн ч юм уу те санаачлаад энийг ингээд санаачлах юм бол бичгүй газар зөндөө байж та. Монгол шиг газар нутаг ихтэй улс гэж хаана байдгийг. Одоо хятадуудыг хар ийм дов жалгыг ингээд тарьсан байгаа шүү дээ. Бүх ногоо одоо тэгээд хятад ингээд можуудаар явж байгаа тэнд ер нь хөлөөр гიშх эрүүл газар байна. За ёстой асфальтын зам нь байж байна. Хоёр талаар нэг дугуй явдаг зам байна. Тэгэл ийшээ гарлаа ногоо, жимс, халиар, мангар гүнчин. Гэхдээ тэгээд бид нар чи яах юм бэ? Өөрсдөө тарьдгүй улсууд чинь бас авахаас биш яах юм бэ? Тийм шүү дээ. Урдаас. Тэгээ ерөнхийдөө хамгийн нарийн ногоо нарыг бүгднийг урдаас авдаг шүү. Монголчууд. Тэрийг л энэ Монголд тариад болчмоор байна. Манай монгол чинь юм тэр би бас манай найз одоо ингээд манай найз чи одоо ингээд тариалантай. Одоо манай Алтай констракцийн захирал Бат Эрдэнэ гэдэг манай найзтай. Одоо Торонтод өөрийн гэсэн бас газар тариалантай ингээд ажиллаад жил гаруй болж байна. Гин чинь одоо тэнд ерөөсөө юу Канад ч одоо жилдээ маш сайн хамгийн том одоо газар тариалангаараа хамгийн нэгт бичигддэг улс. Тэгээ чинь жилдээ 2-3 ургац авчиж байна. Тэгэхээр тэдний хөрс манай хөрс яг адилхан байна гэж байгаа байхгүй. Бүхэл төрөө одоо тэнд одоо манай дээр Торонтод манай найзын тариавар гэдэг дээр шивга, алим, помидор, битүү тэгэл бүгдийг нь ургуулж байна. Гүн чинь гагцуу бид нар яг нөгөө газар тариалан л сүүлд магадгүй орсон байх л. Бусад орнууд 100 гаруй жилийн түүхтэй орнуудыг бодоход бол тэгээд одоо энэ чинь бүх юм 900 одоо 21-р зуун гарчаад байна. Төмсөр мэдээллийн 900 гэх юм тэгэл ургуулах хэрэгтэй шнэ. Одоо нөгөө зоо техникч нар одоо энэ нөгөө өсөлтөнд одоо амьд авах гэдэг шүү дээ. Тийм үү? Ер нь бол гэхдээ эрүүл хүнсэл гэдэг сэвэрхэн байгаа хүнсээ эрүүл хэрэглэх хэрэгтэй байхгүй юу? Та нэг энийг сонсч ирсэн аа. Би сайн бас тариалан германы бас нэг тариалан эрхэлдэг найзад байхгүй юу? Рапус гэдэг л нэг Арабус илүү тийм. Гэсэн чинь дэлхийн хамгийн том би удлаа сонссон юм тэр өмнө ярьсан юм. Тариалан талбайтай газар манай Монгол тодорсон гинөө. Гацууртын тодорсон гинэ. Тэгээд хятадд болохоор тариалан чаг хөдөлмөрч орны улсууд шүү дээ. Гэсэн тэнд байгаа улсуудын одоо хамгийн том гаан 8,000 га гинөө. Гэсэн чинь манай одоо гацууртын болохоор 12,000 га газар тарьдаг. Харин тий. Тэгэхээр чинь манай бас одоо энэ сүүлд орсон ч гэсэн бас хүчтэй орж иж байгаа. Гэхдээ яах юм бэ? Энэ олон том газар нут төр жишээ баг тэр олон мал илчихгүй байгаа тэр газар дээр бүгдэн дээр нь тарьсан болох л байхгүй. Гэхдээ яг засаг захиргааныхаа юугаар журмаар энд нь тайр, энд нь мал нь бэлчин, энд нь яа одоо малаа тариар руу оруулж болохгүй тэр дахиад шууг нь юу хамгаалж идэг юутай. Ингээл тал талаас л ингээл яачих юм бол хүч Монгол ерөөсөө энэ манай одоо ингээд манайх хэлэх гэлээ энэ бүх юмыг өөрсдөөс л ирмээр байгаа байхгүй. Ерөөсөө дэрэгдчихэн байна. Нэг одоо манай ээж бол хинтийг хэлдэг мэдээ бүрээд л айгүй ажилсаг. Тэдний айл болгонд ногоо тарьсан төмөс ногоо байцаа. Төмс ногоо байцаа гашаанд айл болгонд. Гэхдээ тэд нар бол ерөөсөө ингээд хүнс ногоо эрүүл хүнсэл хэрэгжилж байгаа байхгүй. Ядаж нөгөө мөнгө санхүү дээр ч гэсэн Гэхдээ заавал тэр төмс ногоо авах мөнгөөр өөр тийм үү? Одоо тариалангийнхаа өөр үр мөр дараа жил ургуулах одоо юу байна? Хөшөө тэр нөгөө тариа өргөдгөл ном одоо юу байна? Одоо тэгвгүй тэгэл бас бидний бас нэг л залхуул хүмүүсээ л юу юм л да. Хаглах хүн өглөө босоод ирэхээр энергитэй ингэ юу та босоо та жоохон нэг юм
нэг юм бодоод босч ирсэн нөө Монголом бодож босч ирлээ гэдэг шиг нэг жоохон юм бодоод босч ирсэн шиг санагдлаа. Одоо ер нь бол одоо би бол Монголоо бодоод яах вэ? Би чинь бодлоо одоо нэг хууль хэрэгжүүлэгч биш. Тэгтээ хуулиа биелүүлэгч тийм ээ. Тийм шүү. Хуулиа биелүүлэгч одоо надад ямар л байна. Би өөрөө бас уран бүтээлч хүн. Өөрийнхөө хэмжээнд одоо тал бүр дээр л бид нар одоо алхам гიშгэн бүрдэл ер нь хүн болгон хадаглал энэ гуанзанд ажил хийж байгаа тэр төмс арилгаа зогсож байгаа зүгээр бэлтгэгч хүртэл эх орны би Монгол хүмүүстэй хоол хийж өгч байгаа шүү гэж би өнөөдөр энд ажиллаа нэг хэдэн үнийг цалин авах юм дөө гэж хийхдээ би за миний хийсэн энэ хоолыг монголчууд маань идэх юм шүү хүүхдүүд идэх юм шүү хөгшин настай хүмүүс идэх юм шүү гэж хийх юм бол ингээл дор бүрнээс шатнаас л эх орныгоо төлөө ажиллах юм бол энэ бол бидний эх орондоо өгж байгаа хувь нэмэр байхгүй. Түүнээс бид нар мэдээ засгийн газрын ордонд суухгүй нь ойлгомжтой. Бид нар сайд дарга болохгүй нь ойлгомжтой. Тийм учраас хүн болгон өөрийнхөө салбарт өөрийнхөө местэн дээр эх орно гэж боддог тийм сэтгэлтэй байгаасаа гэж боддог байхгүй. Одоо жишээлбэл бид нар ч гэсэн уран бүтээлчид өнөөдөр бид нар одоо амьдрах сайхан гэж тоглолт хийж байна. Яагаад бид нар тоглолтоо амьдрах сайхан гэж нэрлэв тийм үү? Ер нь ингээд бодоход хүн чинь амьд байх шиг сайхан юм байхгүй, амьдрах шиг сайхан юм байхгүй, гэр бүл болох шиг сайхан юм байхгүй, үр хүүхэд гаргах шиг сайхан юм байхгүй. Эргээд эний чинь ингээд бацхлаар амьдрах угаасаа сайхан байгаа байхгүй. Гих жишээтэй бидний үзэж байгаа, бидний хийж байгаа тоглолт уран бүтээлийг ард түмэн маань үзээд эндээс жоохонч болов тэр амьдралын сайхныг тэр 2 цагийн турш өөрийнхөө мөнгийг төлөөд ороод ирсэн тэр суудал дээр 2 цагийн турш сайхан кайф аваасаа л гэсэндээ бид нар энийг хийж байгаа. Энэ бол бидний бас эх орондоо одоо оруулж байгаа хариуцлага ухамсар жүжигчин гэдэг хүнийхээ хариуцлага ухамсарт ард түмэндээ оюуных нь хэрэгцээг бас хангаж байгаа. Энэ бас бидний нийгэмд оруулж байгаа бас том хөрөнгө оруулалт гэж бодож байна. Тэгээ ер нь манай хошин урлагийнхан одоо нэг нэрээ аюу гойгоо сонгодог л доо тий. Одоо танаа намрын X+ production одоо нэр нь юу одоо сайхан амьдрал гэдэг шинэ тоглолт хийж байгаа. Амьдрал сайхан тий. Энэ одоо бусны хамтлагууд ингээл бүх нэрээ сонгодог. Тэгээ хамгийн гол төгсгөл дээр нь ер нь үздэг л тий. Одоо X+ production гэдэг олон үзлээ одоо байнга бид нараас үзэж чадахгүй тий. Тэгээ үзэж хагаад яг бодоход нэрээ яг банк гэдэг нэг ээжигээ сайхан хайрал, аавгаа сайхан хайрал, найз нөхөд амт нөхдөйгөө сайхан хайрал гэсэн тийм нэг юм одоо юу гэдэг бодлыг гэж түгээж өгдөг те тэрнээс нэг хүмүүс гараа явахдаа нэрээ л юм шүү гэдэг бодол яг үнэ те би таард бол санал юм байна. Одоо жишээлбэл манай нэг тоглолт манай өнөөдрийн яг тоглож байгаа амьдрах сайхан тоглолтын дээр нэг номер байгаа байхгүй ээжийн тухайн номер. Энэ номер дээр үзсэн манай нэг хэдэн найзууд хийчихэд энэ өгш өстө баярлаа ямар гоё тоглолт вэ найз нь ээжигээ авчирч үзнэ. Ээжигээ авчирч би гараал танаа тоглолтыг дуусаал машиндаа суугаал би ээж рүүгээ залгасан. Ингээл ярьж байгаа байхгүй. Тэгэхээр би ингээл найзгаа яг нь намайг нэг бодлоо миний найз гээд надад урам өгч ээж болох юм. Хэдийгээр миний найз манай тоглолтыг үзээд гараад ээж рүүгээ уцаа бариад залгана ийм л сэтгэл өгсөн байна гэдэг бол би нэг гоё амьсгаа авч байгаа байхгүй. Болоодоо манай хамтлагийн тоглосон нэг тоглолтын нэг номер ч гэсэн хүнд ингэж хурж ийн ямар гоё юм бэ танаа номер гэл тоглолтыг үзсэн. Бид нар бас нэг талаа ингэж барьж байгаа байхгүй. Юу гэхээр шоу entertainment талын. Үзэгчид эндээс ороод ухаарлыг авах хэрэгтэй. Бүр цав цагаан инээд авах хэрэгтэй. Жохон шүмжлэлтэй юм олж харах хэрэгтэй. Тэгээд төгсгөлд нь нэрэл үгүй нэрээ ямар айдлах юм бид нар пародигоо энэ дээр бас хэрэгжилж байгаа. Манай хамгийн сүүлийн номер бол одоо олонний танил хүмүүсийн илэглэг уран нөхөцөг илэглэг дүүд явж байгаа. Тэнд бид нар их гоё шоу хамгийн төгсгөлийн номер бол би өөрөө тэрэндээ бас их хайртай. Бушуугын тэр номер болоосаа гэж тоглох гээд. Энэ бол entertainment чиглэл рүүгээ. Тэгээд үзээд гараад ирсэн хүмүүс дундаар ёо танах нэр ямар гоё сюрприз үүсгэх юм бэ те. Тэгээд нэгдүгээрт бас манай хамтлагийн бас энэ дээр түүх харагдана. 16 жилийн түүхийг маш богинохон хэмжээнд бид нар бас хийсэн байгаа гэх жишээтэй. Гэтэ үзчихэд бол айгүй ан сайтай үлээ тоглолтод ч. Айгүй салын дүү ажиглал явахаар пик машинууд байж байгаа. Тий, ерөнхийд уран бүтээл гэдэг чинь яг нэг дурсан залуу үлддэг байхгүй тий. Яг ингээд шилүүх баярлалаа. Тэгээд жишээлбэл одоо ингэж ярьдаг л да. Хүн чинь би бол жишээлбэл одоо хүнсний төлөв арга аягүй дуртай. Би жишээлбэл одоо урбаникийн одоо урбаник брендийн одоо хүнсний одоо урбаник төлөвийн
бүтээгдэхүүнийг авах туфта. Газар шимийн бас бүтээгдэхүүнийг салаад малаадыг авах туфта. Нэг жишээтэй ингээд нөгөө хүний сэтгэл нийцэл одоо хүний сэтгэл ханамжийн одоо баталгаа одоо хэдэн хувьтай 100-аас ч илүү байдаг юм уу? Тэр ханамжийн баталгаанд нийцэх тийм бүтээгдэхүүн хийх. Бидний жишээлбэл хүнс бол бүтээгдэхүүн болж байгаа. Бидний ч гэсэн энэ урлагийн бүтээгдэхүүн болж байгаа. Оюуны бүтээгдэхүүн болж байгаа шүү. Тэгэхээр хүн үзэгчд өнөөдөр биднийг үзэж байна гэдэг бид нар бас эрэлт эрэхтэй л байна л гэсэн. Яг тэр хэмжээгээр үзэгч биднээс олон зүйлийг шаарддаг. Энэ чинь энэ удаагийнх сайхан боллоо. Дараагийн удаа та нар одоо ямар төлөвлөгөө байна гэж хэлжээ. Бид нар ерөөсөө хийсэн дээрээ тулгуурлал дараагийнхаа уран бүтээлүүдийг сонгож хийдэг тийм л юу л та. Танаа бас гэргээ бас цуг ажилладаг байгаа те. Тэгээд цуг ажиллахаа жоохон хэцүү яав. Ээгүй. Зүгээр. Би харин гоё баяртай байдсан шүү. Тийм үү. Гэр бүлийнхээ үнэтэй нэг дор байна гэдэг бол сайхан. Манай ихнэр бас мөрөгчин л дээ. Тэгээд би нэг цуг ингээл ямар нэг ингээл албан байгууллагад ингээл шинэ жил мэнжлэр бас нэг жоохон алтарны ажил гарнаа бас. Тэгээд ихнэрийнхээ бүжиглэхээр алдчих гэж бол санаа зовол байгаад иддэг. Яг тийм. Тэрнтэй бодлон танд бас тэгж бодогддог болов. Тэгэлгүй яах вэ? Би ч ихнэртэйгээ бас нэг ихнэр маань өөрөө мэрэгжлийн жүжигчин учраас би нэг хайхтар зөвлөх гээд байдгүй. Гэхдээ шаардлагатай гэвэл би бас юм зөвлөн шүү дээ. Бас тийм ихлэ айц байдаг битүүхэн. Харин нөгөөт ч маань үгээ буруу хэлж байгаа. Би яг энэ амар гоё баяртай байдгүй гэхээр манай одоо аав ээж хоёр 36 жил одоо манай аав ээж хоёр бурхан болсон л доо. Яг бурхан болон болтлоо хоёулаа нэг дор ажилласан. Тэр нь би их гоё баярлж явдаг. Ягаад гэвэл би ээж аав хоёр маань ажиллаа тараа цуг ирдэг 37 8 жил нэг дор ажилласан. Барилгын салбарт. Тэгээд би нөгөө юу юм биш 37 жил хамт амьдэрсэн гэхэр чинь бүр нэг 20 цаг минут холдоогүй. Тэр л гоё. Хамт яваад хамт дэлгүүр орон тарахтай дэлгүүр орон хүүхдүүдтэй хамт ирнэ. Тэгэл цонхоор бид нар харахад ээж хоёр цугтаа ороод амруул хамт амарна. Ядруул хамт ядарна. Амруул одоо жишээлбэл манай мундаг одоо жүжигчин одоо бурхан бидний шүтэн болсон ардын жүжигчин Цэрэн давгүй ардын жүжигчин Минд баяр гэж гоё амар гоё хоёлаа цуг уран бүтээлээ хийгээд манай гавьяа жүжигчин Саран Туягчийг тий Бат Үлзий ахыг хар гихчээтэйгээд манай Үлзий хүүгч Усбаатар ахыг хар ингээл ирэхэд аюу гоё нэг уран бүтээлээ хийгээд нэг дороо байх шиг сайхан юм байхгүй тий одоо яалчгүй нэг уран бүтээл одоо нэг жүжигчин мэрэгчлээ зүгээр яг зөндөө өөр мэрэгжлийн хүмүүс байдаг л да. Гэтэ бас нэг хаяа нэг арай алга байгаа юу? Касчууд амраад хөөхтөр очиж би юм авилжээ гэсэн. Тийм бол байхгүй маань тэр. Яг л за. Гэтэ бас жоохон хоёулаа урлагийн хүн болохоор жоохон хөөх жоохон юу хөөгүй юу? Гоо яг тэгэл зохицуулах тийм. Ганцхан бид нар ажилттай нь биш шүү дээ. Асар олон хүн хичнээн олон жил ажилласан тийм түүх байхад бид нар тэрийг зөрчих хэрэг байхгүй шүү дээ. Ажиллаа хийх л ёстой. Хийх цаг тарах ёстой. Яг энэ л тарах ёстой. Би бас боддог юм одоо энэ хошуу урлагийнхан бас дуучин болоод бас цагуур хагалаа шүү бас тий. Түмсэн. Дууч тэгэхээр бас одоо ингээл ямар нэг продакшны юм үзэж байхад ерөөсөө дуулах юм. Яг л дуучинтай ялгаа авахгүй л дуулах тий. Махаа яасан чи. Ер нь бол дуулах угаасаа жүжигчний мэрэгжил чинь дуулах урзүү гэдээ ордог. Бас оо. Тий. 4 жил дуулах урзүүгээр бид нар шалгалт өгч одоо гарна. Бас. Тий. Дуучтай ялгаа авахгүй. Ялгаагүй дууч. Стратын дуучны анги манд гэдэгтэй адилхан тий. Үгүй стратегтэй яг нөгөө школ нь өөр л дөө. Бид нар бол жүжигчин хүн бол сонсголтой байх хэвээр, дуулдаг байх хэвээр, дуугийн утга зүг хүнд хүргэж чаддаг байх хэвээр тэр дууг их гоё. Гэхдээ би бас боддгийг нөгөө яг дуучид бол мундаг л дээ. Дуучдыг бол өстой ярих юм байхгүй. Жүжигчд илүү их тийм гоё. Одоо нөгөө бид нар ч нөгөө арай мэрэгжил нь арай өөр ондоо учраас илүү их жоохон тийм сэтгэлтэй, дотортой дуулдаг л гэж боддог байхгүй юу? Би нэг амтгаас нэг юм асуу гэж наашир явж байхдаа бодож илаа. Одоо ингээд таны яг одоо үеийн одоо жүжигчд үү шүү дээ. Одоо нэг жигний жүжигчд одоо нэг сургууль төгссөн жүжигчд хин юм байна. Одоо яг одоо нэг үеийн жүжигчд нэг үеийн одоо яг одоо гоё асуулт асуулаа. Яг нэг үеийн жүжигчд гэвэл одоо яг би нэгдүгээр курст ороход манай ангид Дорд Сүрэн, Баатар хүү одоо би одоо тэгэл манай өндөр төвшин гэж жүжигчин байдаг шүү. Бид хэд одоо 93 онд орж илаа. Тэгэхэд яг манай дээдлийн курстэй одоо манай энэ жүжигчин Мөнгө сайхан маск продакшны жүжигчин Мөнгө сайхан
За тэгээд нөгөө бүжиг дийлдэг одоо манай жүжигчин гаан очор манай дээдлийн курс. Одоо энэ драмын чадад найруулагч хийж байгаа төвшин гээд бас жижиг төвшин гээд тэр за тэрний дээдл 3 дугаар курст нь одоо манай жүжигчин Боё, Амби, Гэрэл сүх одоо тэгэл Баяр хөө одоо энэ Отгонбат найрамдлын захирал манай жүжигчин драмын Отгонбат. За яг тэрний дээдлийн курс болохоор одоо энэ Эрдэнэ заан. Битгуурч болохоор яг нэг сойс төгссөн одоо танаа продакшны темка тэмүүжин. Бид нар ч яг нэг үеийнх байхгүй. Тэгэхээр ингээл яа битгуурч яг үндэ твсэд 40 30 даа ингээд хүнд таруулаа гэдэг алба басан. Тэнд бол араа мараагүй болсон шүү дээ. Тэнд бол яагаад таргалсан байг бол ерөөс аглах юу байхгүй. Хүний араа байхгүй болохоор таргалт юм. Одоо ингээ анхаар ингээ ямар араа байхгүй. Залгаа гэ одоо. Тэгээ хараад тэгсэн чинь ингээ одоо сүйс нэг одоо ингэдтэй гэдэг уулзчихсан одоо ингээ урлаг уран бүтээлээр бид нар нэг доор ажиллаад кино юм. Манайхаа алуулт ингэдэг. Би тэр бас гайхдаг байхгүй. Хүүе. Одоо тэгээ та нар ч одоо тэндээс наашаа ирээд цэрэгт очих юм бол бүр үхсэн гэж та нар хоорондоо ярих юм хоорондоо. Цэрэгчин бол цэрэг шүү дээ. Гэхдээ манайхан бас айн штэ. Одооны энэ хүүхдүүд нэг тийм дээд курс, доод курс гэж юм. Бидний үед би тийм мэдэрээчгүй. Аюу гоё байсан. Бид нэр шууд ангидаа орж ирэл одоо Боёгийн ангид, Амбигийн ангид орж ирэл, Амби Боё хоёр манай ангид орж ирэл бидний юмыг зааж өгөөл. Заанахын тэр хараад биднийг хараад тэгэл инээлдээл. Тэгэл бидний ангид орж дуулаад бүжиглээ. Ерөөсө нэг л курс шиг байсан бид нар. Юун тэр тэр охтууд нь одоо энэ сүүлийн алгадаад явна. Алгадаж. Би тэгэхээр одоо энэ үзээ сууж байгаа бол бас энэ бол зүгээр энэ ухамсарын асуудал шүү дээ. Энэ бол бид нар 21-р зуунд сурж байгаа юутнууд. За яг би бол зөвшөөрөд байгаас цэрэг цагдаагийн анги байл бас нэг тэр ч юм байж. Тэр ч бас нэг хатуужлыг үзэх ч юм уу нэг удаа санаа авчаад за хэвээ дээд курс яхад аргагүй дээ. Чин нэгдүгээр манайх бол урлагийн сургууль. Би бол энэтэй бол бас одоо тэгтээ арай болоо билгүү те. Та тэгсэн чинь шууд бас нөө инженеэр бас ингэ ярьчлаа л да. Шууд одоо юу гэдэг өөртөө хүлээж авсан шууд энэ сэтгэлээ ярьж би бол таныг болохоор нэг арай нэг бас нэг тийм байсан гэж ярих юм болов гэж бодсон. Байгаагүй юм чи. Одоо жүжигчтэй болохоор ингэж ярьдаг л да. Та тэр одоо манай дээчүүд амар байсан шүү дээ гэж ярьж чинь. Тэгэхээр кино шиг юм ярьж шүү дээ. Бид нар чи Амби ах орж ирэл, хоёр дахь орж нараас нь төвшөө ах орж ирэл ингэж ярьдаг байхгүй. Төвшөө ах тэр нь орж ирэл, Боё ах чи эвгүй байсан юм, сахарлах ах чи бас эвгүй байсан юм л шүү дээ. Кинонагаар яа юу гэх кино шиг юм ярьдаг байхгүй. Нөгөө нэг одоо ингэж төвлөг. Одоо тийм ярих юм бол тэгэхэд тавилал итгэхгүй гэж явчих. Яг ахнаас ч уулзсан итгэхгүй. Яг дээдчүүдэд ч уулзцаа бойл гэх. Тэгэж бас кино шиг юм нэг л чинь манайхан бол аюу гоё тийм коллектив гэж ярьдаг шүү дээ. Эв нэг магадгүй одоо байгаа нөгөө нэг одоо юу гэдэг одоо яг нийгэмдэр одоо байж байгаа тусын ажиллаж байгаа шүү дээ. Mass production гэдэг байна, шинэ production гэдэг байна тий. Хөнгөт гинэ гэдэг одоо ингэ хошин шогийн урлагийн заяам жүжигчд. Одоо би энэ хараад бүгд л аюу сайхан байдаг болохоор тэр нөгөө багын коллективтэй зан одоо хүртэл тийм байгаа болохоор л тэр өнөөдөр бас одоо бид нар чи яг нэг үеийн ингээл тий уулзтахаараа манай өөр гудамж хүн харах юм бол эдгээр ч одоо ижлгүүстэй юм уу гэж харахаар л одоо нөгөө одоо ч нөгөө одоо нэг уулзаагүй баг сар мар болсон хүмүүсээ алег тэрэлдээ тэгэхээр та нар ч одоо ижлгүүстэй болооч гэдэг авахаар үгүй яадгийн чинь ёстой л нэг одоо бид нар чи идэл одоо 2017 8 тагаас л иргэсэн ёстой жинхэнэ одоо бид нар чинь одоо анх Боё Амби Доё би Баатархуу бид чинь Төв аймагт нэг тоглолтод очлоо бид YouTube багтаа алтур ихгүй юм. За өөрсдөө нэг жижиг одоо энэ шоу тоглолт инээдмийн хийгээл тэгэл Төв аймагт очоод зар өгсөн чиг хүн үздэггүй дээ. Танихгүй ямар хүн. Тэгээд өөрсдөө зарлалынхаа дор суудсан. Бас нэг зарлалын даун дээр битцсэн. Тоглолт үзээрэй. Тэгсэн чинь нэг 3 охин байсан бай. Одоо их айлгүй 3 охин тэр Төв аймгийн 3 охин байсан. Одоо ээжүүд болоо. Айлгүй 3 охин. Юу тоглолт хаанаас ирсэн гэж Төв аймгийн орхон шүү. Улаанбаатараас ирсэн юм аа. Соёл урлагийн сургуулийн оюутнууд. Та нарыг үзтээ. Тэр чи яг одоо нэг үлзий хөгч эдгээр чи яг юу явдаг үстэй. Яа бид за ёо. Шал тийм ээ. Тоглоагүй. Бид оюутан байсан. Тоглоагүй буцчихсан байхгүй. Гихчээд бид нар чинь их гоё сайхан байсан. Гэтэ бас нэг тайзнаар бас нэг тийм
жоохон энедмийн жоохон зарцсан марцсан юм болох уу? Би одоо ингэж бодсон. Би өөрөө маань дуулан дээр болохоор бид нар чинь болохоор темко бид нар шиг ярьж сууж байгаа. За энэ хөгжилтэй болсон юм байна. Энийг ярьж сууд ингэ хийчихье гэдэг. Тэрийг яг нэг гаргаа хийдэг байсан байхгүй. Тэгээд одоо бос ингээ продакшнууд гэдэг бас яг тэгдэг багтай хоорондоо ингээ ярьж байгаа. Ерөнхийдөө бол одоо бас тий. Ерөнхийдөө амьдрал гэдэг чинь өөрөө их баялаг шүү дээ. Амьдралд бол одоо хизээж хуульцлагдаж болохгүй те амьдрал маргааш юу болохыг мэдэхгүй. Одоо 2 цагийн дараа юу болохыг мэдэхгүй те. Яг хүний төлөвлөсөн мөрөөдөл байдаг юм, хүний төлөвлөсөн ажил байдаг л та. Одоо сараар юм уу жилээр байгуулгын ажлууд бол би хувь хүний ажил хэдий төлөвлөж байгаа ч гэсэн энэ чинь ингээл те төлөвлөгдөөгүй юмуд аягүй их гэдэг. Тийм учраас амьдрал өөрөө их гоё баялаг учраас энэ одоо зохиолын сэдвүүд одоо тэгэл бид нар чинь ер нь их уншин л да. Одоо өөрийн орны зохиолчд тэгэл гадны орны зохиолч үзсэн кино, жүжиг, тийм жижигхэн статья өгүүлэгнүүд одоо ингээл сэтгүүлийн илтгэл дээр байгаа. Тэгэл одоо ингээл бүх тэгэл хүний чамд тохиолдсон амьдрал, миний тохиолдсон амьдрал юм тэгээд амьдрал их баялаг учраас энэ бидний сэдв бол хизээш дуусах шүү. Яг л амьдрал байгаа. Яг л болсон процесс гэдэг тийм амьдрал байгаа л сонгохоо юм тийм. За энэ чинь хацаана. За надаас. Би одоо таны ингэж бодлоо та ер нь жүжигчний мэргэжил сонгоогүйсэн бол та ямар одоо үйл ажиллагаа хийж явсан бэ? Энийг нэг өгдөгчтэй. Би 3 дээ шүү. За. Тоо 3 дээ болцсон билээ. Тийм биш үү? Хаалтлаар. Тийм. Эйгүү байгаас зайлд өгч. За. Гэхдээ би нэг тэгж боддгоо маа нэг жүжигчний мэргэжил сонгоогүй бол нэ тэр гэж боддгоо. Нэр нь боддгоо. Хар багасаа л яг би чи их багадаа энэ мэргэжил рүү яг сэтгэл шулуудж орсон юм баггүй. Хүүхд нөө юу гэдэг штэ. Жишээл нөө баг багтаа эмч болоо гэдэг юм уу те. Багш болоо гэдэг чинь таашуу жүжигчин болоо гэж бодцоо. Гэхдээ ер нь бол би 4-р ангид орох жилээл 3-аа төгсөөл энэ мэргэжлийг сонгосон. Тосоо яг үлээ. Та таруулах уу? За би тос их баг хийнэ. За та таруулаа би хич. Ерөнхийдөө аглуу багц Эрдэнэ ахаас дүүг 3 дүүг хэрч та нэлийн залуу хүн биш те. Би чинь одоо залуухан ч ухтаа одоо 38 37 хүрчлээ шүү дээ. Оо тийм. Тэгээд сайн одоо ингээ манай жүжигчдийг бүгд ингээ харахад бүгд л одоо амар залуу хүн харагддаг шүү дээ. Яг тийм урлагийн үж айгу хөгшөлт айгу одоо явагдсан юм шүү юм. Яг шууд хэлэхэд нууц юм байд юм. Тэг чи агдах юу байхгүй үзчихэд байхгүй яг зөв энерги өгөөл би тэгж боддоо шүү. Зөв энерги өгөөл зөв энергээ солилцоо ер нь тэгээ залах болчтой юм шүү. Гэхдээ ер нь бол урлагийн хүмүүс их сайхан байдаг шүү дээ. Ер нь голцоо тайзан дээр ер нь бол тэгээд бас их юу яаж болохгүй шүү дээ. Ер нь бол ард түмний ер нь тэгээд одоо энэ чинь өмч болчихж шүү дээ. Ер нь одоо нүүр амандаас хорив авч болохгүй. Одоо шинэ хүнтэй одоо зөв зохистой харьцах хэрэгтэй. Яг зөв зохистой харьцах хэрэгтэй. Одоо хүн харж байгаа юм чинь. Үгүй тэгэл одоо ер нь хүнтэй ч хүүж муухай харьцах уу. Тэгэл одоо адаглал одоо бид нар чинь хамгийн түрүүнд л сэтгэх ёстой адаглал үзэгчдээсээ төрүүлэл. За энэ бол би зүгээр их тийм тос хийхгүй. Энэ бол зүгээр л наалдуулахгүй гэдэг л зорилготой. Энэ гэхдээ баг наалдтай юм шүү маань 3D тохоо гэсэн юм. За сайн мэдгүй юмуд амар хөгжөөд нь шүү дээ. Тогоо нь 3D болчихсон. 3D болчихсон. 3D заазар маазар гараад ирэх үү. Сайн тэгээд бас нэг эмгэнэлтэй зүйлүүд бас боллоо л доо. Та хийх даахгүй давны махаа хийх та. Харин. Тийм бас тийм асуудал боллоо. Тэгээд төгөлдөр ах маань бас утсан юм байна шүү дээ. Бид нар бас мэдээгүй байж байгаа бас. Харин тийм нэг донж төвийн төгөлдөр. Айгүй их юм сургаал их энэ зүг. Би болохоор талигачиг даахгүй ах болохоор боддогсон урлагийн судлаач гэж би бодоод өгнөг байсан. Айгүй хамтлаг дуучид одоо хаана үүсчихсэн стил имиж үүдийг мэднэ. Бууцтай тийм. Ер нь бол их монд одоо энэ бас л энэ Монголын энэ рок поп одоо энэ урлагийг хөгжүүлэхээр бас хүнтэй өв нэмэр оруулсан хүн л гэж би их ойлгодог шүү дээ. Тийм. Одоо энэ тэгэл хийт гэдэг анх нэвтрүүлгийг те өөрөө яаж тэрүүгээр л дуучид гарч ирдэг те. Тэрүүгээр дуучдаа дуучид өөрсдөө таниулдаг дараагийнхаа уран бүтээлүүдийг тэр л нэвтрүүлгээр явуулдаг. Би бол бас хөргөө бас их л одоо тэгээд хүний амьдрал бас хэцүүндээ хийлж ирэхгүй те. Яг тэр өвчин гэдэг чинь юм тэгэл хийлж ирдэггүй шүү дээ. Тэгэл хэцүүндээ тэгээд одоо
бурхан минь одоо тэгэл араас нь одоо тэгээ залбирлах л үлдэж ингээл ар гэрээ тэгэл үр хөвгтөд нь одоо тэгэл сайн хүн тэгэл яг одоо гоё тэгэл одоо хийдийн давааны юм гээл одоо сайн юм хийжсэн ч тэгэл мөнхөл яригдал одоо хийдийн давгүй гэдэг дуун дээр хүртэл давгүйгийн маань те талигч маань нэр хүртэл ордог шүү дээ Кэмердоны дуун дээр хүртэл те гараа давгүй руу залгалаа гээл те тэгэхээр бас энэ рок попд бас л загламаас нэг хүн л гэж би бас боддог шүү дээ Тийм. Хоолтын нэр бол хэлээгүй. Одоо энэ бол би бол аглаахын одоо хөвчлөлтүүдийг нэг харахад зүгээр салаадан хоол юм уу? Ер нь бол би ингэж боддог байхгүй юу? Ер нь өөрөө би ганцнд ороод одоо та нар хараад ажиглалаа гараа. Их том төмстэй ганцнд ороод хоолнд би төмсийг идэж чаддаг байхгүй юу? А хүн энийг идэх ёстой байхгүй юу? Хүн хийц юм чинь энэ үлдэх ёстой. Нэгдүгээр хоёрдугаарт мөнгөөр авч байгаа тийм үү? Нэгдүгээрт мөнгөөр авч байгаа. Хоёрдугаарт энэ бол хоол өөрийнхөө одоо энерги авах гэж байгаа. Хүч авах гэж байгаа. Тэгээд энэ сайхан төмс. Тэгээд энийг үлдээн тэр том гэрчлэлт нь тэр том бахаар зөвхөн адаглаад энэ чинь ойрон тойрон сууж байгаа хүмүүсээс санаа зов. Би ер нь хоолныхоо яг хоёрдугаар би бол зүгээр гэрийнхэндээ зориулж хийхэд бол нэгдүгээр миний хүүхдүүд идэнэ. Энэ том төмс би гэрчний ганцнд байдаг шиг ингээл хайсан болдгоо. Би энийг аль болох хүүхдүүд маань идээсээ энийг хорогдол баг гараасаа л гэж. Тийм шүү дээ. Яг манай манай болохоор бид нар хүүхд байхад хоол бол нэг ганцнд орно. Идэж байгаа үлдэхлийн заавар хаалж хэлэхгүй. Идэх юм. Тэгээд идэж байгаа цадан шүү дээ хүүхд чинь талын идэх ч юм уу. Тэгээд идэхгүй юм бол ямар мөнгөний ямар дутуу гэсэн юм уу гэж аав идчихдэг. Энэ бол аав тийм шүү дээ. Хүүхдүүдээ орохдоо хоолнд орохдоо нэг хүүхдүүдтэй эхнэртэй хоолцох хэлцэл заримдаа өөртөө хоолцох хэлдэггүй би. Тийм. Тэгэл миний хүүхдүүд юу шалхах жоох хүүхдүүдийн хотоо чинь жоох шүү дээ. Тэгээд харин аавнаас амар хоол иччих юм шүү. Аглаа бас сайн аав юм шиг байгаа юм аа. Сайн нэвтрүүлэгт орох юм нэлээ хил ам нь орооцолтож яриад байсан хүүхдтэйгээ тий. Хүүхд иргүй ер нь тэгэл хүүхдэд хараад сони хэлтэй болчтой юм шүү. Гэхдээ ер нь бол одоо би түрүү ихнэртэйг ярьсан. Ямар сони ярьдээ. Одоо ингээд шонхортлын сэр гэнэ. Би ингэж боддгийг. Ер нь бол хүн бол хүүхдээ хараад одоо дээр нэг инээдгүй юм ярих манай оноох яриад л да. Нэг лагер дээр нэг нөхөр ингээд дэг үйлдэлтэй соцны үед тэр нахямны лагерт гарч ирсэн гинэ. За. Тэгсэн чинь амар харт хэрэг ирээл манай тэр жүжигчийн игдүүлэгч ярьсан гэсэн. Игдүүлэгч байшингийн хуудад суужсэн амар том улаан номертой харт хэрэг ирээл яаны сайд одоо рекламалгын зөвшөөрөл хүн байсан шүү. За. Тэгэл дараа жолооч нь хаалга ногоолж өгөөл буугаал. За маргааш эднэрээс лагерхан байшин руу алхаж ирсэн бол нөгөө генерал чинь мангатад тисгсэн. Сонин болоо. Тэгсэн чинь игдүүлэгч энэ хүн ч одоо ингэ солиорч юм шиг. Эргээ харсан чинь ачин ингээл нэг тентэр тонтор алхаад явж ирсэн юм. Тэгэл ачаа хараад өстой нэг хилгүү солиотой мэдээ галзуу. Тэр том дарга местэй юу байхгүй тий. Хадигдээ шүү. Тэгэхээр ч одоо тэгэл манай соох ч бас яг тэгдэг байхгүй. Манай сосроор маань зэрэгэл соох бид нар чи ах トゥ одоо бараг аав ээж шиг болцсон. Тэгэл байнга л ахынд очино соох инжекц шийдэл. Тэгэл очихлаа манай соох охиных нь өхөө байдаг байхгүй юу? Мотогоно гэдэг өөрөө нэр гэсэн. Мотогоно юу гэсэн ч үг юм бүү мэд. Хил нь хугараад тэгэл нэрлсэн. Гэтэ өөрийн нэр нь бол байгаа үст. Өөрийн нэр байгаа. Тий. Одоо хэцүү юм байна. Би ч одоо хүүхдэд гэдэг байхгүй бага охиныгоо Понто гэдэг. Понто гэдэг байхгүй. Тэгээд мэдгүй одоо Понто гэж юу вэ? Яг амд арснаар хэлчихэж байгаа бах тий. Понто гэж одоо ямар тайлбарлал одоо ямар юуг тайлбарлах юм бүү мэд. Понто аав Понто гэдэг хөөрхөн. Одоо аглагч хоёр охинтой. Хоёр охинтой. Одоо хамгийн том одоо 6 хүрч одоо суулд орно да. За баг нь одоо 3 сая 5 сард 3 хүрсэн. Бас цэлэг одоо хэлнэл нь бас юуж л байгаа юм байна тий. Одоо аав үзээ суучгаа. Одоо Гэтэ охтод хөөрхөө би ямар ч өөр охинтой болохоор охтод айгу хайртай байдаг. Айгу сонь ингээд тэр одоо өмс зүүж байгаа барби дүүбүл ээжийн дүүбүл тэр оруулын бодог яах юм бэ? Одоо тэгээд юм тэгээд одоо хөөрхөн гоё болчих тээ юм өгжөө тээ. Би тэгээд бизнес гэдэг чинь
бизнес гэдэг чинь тэгэл нэг одоо нэг Кети гэж дурлуул тэгэл Кети үзэг харандаа мандаж одоо бүх юм байгаа юм чинь тийм. Бүх юм. Тэгэл одоо Барби ихэд чухам зүгээр бурхан минь би ямар сандал би ч бас дэлгүүр хэсэг жоохон хобби муутай. Хүү ямар ч хөөрхөн юмнууд байдаг. Энийг авчмаар л байдаг. Тэгээд манай ихнэр бол өстой явж өгдөг байхгүй дэлгүүрээр. За миний хайр л одоо яв одоо би хайрны энийг хүндүнэ байчээ гэл. Одоо төмөрөгийн охин бит хоёрыг хараад 2 аав болсон. Оо тийм шүү дээ. Таяасыг би баг 2 дүүгч. Таглах танад удам би баа ихэр удам байгаа. Мандхай цэцаатны удам юм биш. Баг тийм ах. Нэ толончгүй манай өвөө эмээ бүгд ихэр байсан. Туулмал өхөр мөрөөрт 2 их тоглолдог байсан шүү дээ. Аавын ахын хүүхдээс 2 ихэр. Тэр нь ихэр мундаг юм тий. Тэгээд нөгөө би бас бодсон бит хоёроос нэг зүгээр юу хот нэг яг нэг эсний 2 ихэр юм шиг байгаа юм аа. Яг бүх юм найдлага одоо ингээ та одоо ойроос харж байгаас эрхийн уруу хөлний уруу шүд гарыг уруугаар нүдний өнгө тий өс бүгд адилхан байгаа сте. Тэгээд зарим ихрүүд болохоор нэг нь эрэгтэй эмэгтэй хоёр төрчтэй юм. Бас тийм ихэр байдаг шүү дээ. Тэр юм уу тий. Тийм үү. Манай одоо Баталцсан ах жүжигчин. Тий, Тамира шүү дээ. Тамира. Тий. Чин бас ихэн шүү. Тий, Тамиратай бидус найз. Гэхдээ ихэр бидус харж байгаагүй л тий. Америкт байдаг шүү дээ. Оо тийм баха. Америкт байдаг. Сүндрээ гэдэг сайхан өндөр охин болсон байл. Тийм үү. Нэг юу ихрүүдийг ингээ харахыг хөөрхөн харагдаад байдаг юм аа. Нэг гарахтаа ихэр гарчвал тий. Одоо 3 төрөл 6 ихэр. Тий 3 ихэр. Шууд нөгөө алдар дэлхий одон модоо авчих юм шиг. Том сав болд юм чи эндээс нэг. За одоо. Юу нэ аглах амралт өдрийг юу хийчихтэй. Цэвэр ус хийчихтэй. За руу хийх. За. Амралт өдрийг юу нэ эхнэр хөвгтөө гэр бүлдээ өнгөрөөдөг үстэй. Өнгөрөөлөө. Хоол хийж өгөө байнгахгүй. За одоо байнга ч худлаа. Байнга ч одоо худлаа. Одоо тэгэл нэг л хүн зараал одоо нэг л ядарсан хүн л орой иддэг штэ. Тийм үү яах вэ? Гэхдээ шилөөтөө одоо байх үедээ бол сайхан хоол хийлгэх яах вэ? Осоо. Юу нэ өсөлөө? Зүгээр хоол юу хөстэй. Аянд ус бэлэн байна. Нэг сав. Надад ч бэлэн байж байгаа. Тийм хай. За. Одоо таны хамгийн гол одоо хүн хүсэл мөрөдөл зоригтой амьдрал гэж ярьдэн шүү дээ. Одоо нэг ингэчүүлээ сайхан болчих гээд байна гэдэг таны хувийн амьдрал. Одоо хувийн амьдрал болж байна. Одоо нэг ингэчүүл гэдэг юм уу? Ер нь тэгэл энэ хүн чинь одоо би бол ийм лагрын байшаа ингээд аваад том хаус байшчул минийх гоё болчих гээд байгаа байхгүй байлтай машинтай тэгэхээр нэг ийм танд яг хэвээр нэг энгийнээр яг телевизээр гарч байгаа гэдэг юу ч юм уу байгүй ер нь энгийнээр асуу та нэг ийм юм авчмаар байна гэдэг ч юм ер нь бол зүгээр яг миний бол үзэл бодол арай өөр л дөө зүгээр яг би бол айхтар тийм мэдээж хүний хэрэгцээ байлгүй л яг ерөнхийдөө одоо сайхан хань байна сайхан хань жил байна сайхан гэр бүл байна сайхан үр хүүхдүүд байна сайхан урлагийн буйн болж जैन тийм ээ. Сайхан ард түмний одоо алга төсөнд бүхэл юм сайхан байна. Зүгээр яг дотор бол хэдийн бодлууд бол зөндөл байна л да. Гоё уран бүтээл хийж хийсэн тийм. Өөрийнхөө яг санаснаа тийм. Одоо нэг хин нэгэн хүний одоо юу гэдгийг яг хүмүүсийг муулах гэж юм шиг ямар хин нэгэн хүний гэдэг нь одоо нэг найруулагч юм биш тийм. Өөрийн одоо яг хүслээр тийм нэг өөрөө ингээд тийм хүслүүд битүүхэн тийм нууц мөрөөдлүүд бол байна. Одоо юу гэдэг би бол одоо нэг гэр бүлийнхээ хүнтэй нэг гоё жүжиг тоглохыг хүсдэг. Одоо энэ бид хоёр нэг кинонд хамт тоглохыг ч гэдэг юм уу тийм. Одоо ингээд одоо миний хүний бодол ондоо л доо. Тий. Одоо яг хөө энэ чинь нэг хоол идэж байгаа гэсэн ондоо юм бодно л да уруудаа. Эний одоо идэж байгаа гэсэн. Хүн чинь тэгээд мөрөөдлүүдээ баг хилдэг юм шүү. Би л хамаагүй ер нь тэгээд ингэчүүд ингэх бас ондоо юм биш шүү. Гой харагддаг юм биш шүү. Сонгоо ингэж шууд нөгөө талдаж юухгүйгээр ер нь бол ингээд харахад кайфтай гэж байна. Чи яаж та анзаарч байгаа 3 дэх яваас тэгээд агаар дээр ингээд чи тэгээд сарим сүнэс наан цаана. Наан цаана яваад байгаа хэрэг. Тэгээд эн чинь ихэд одоо колор өнгө ингээд хийж байгаа идж байгаа хоолой гоё кайф болгож л идэх хэрэгтэй гэж би боддог. Манай нэвтрүүлэг одоо гараад 2 сар гараа болж байгаа л да. Тэгээд хүмүүс ярьдیں۔ Манай ихнэр үзэл ярьдیں۔ Тэр нэг англиохыг дүүргээд гэхэд хоёр болчихоо гэдэг. Хоолны түрүү чи агаа юм бэ? Ямар ч давсан их давсан сол байсан.
гэдэг юм болоо ерөөсөө энийг чи ингээ алгалуулж байгаа байхгүй юу? Тийм ээ. Ерөөсөө Тэгээд маха нэг салаад чиглэл юм байна шүү дээ. Ерөнхийдөө. Тийм. Тэгээд эн чинь гоё тавган дээр гоё тавган дээр гаргасныхаа дараа хийвэл ямар гоё харагдана гэсэн юм бэ? Бохон ойлгоо дээ. Одоо нөгөө хоолны одоо тоогооч хэм билээ нөгөө явах байдаг чинь гүн шими. Тийм. Гэ гүн шими ах загнуулах үе те одоо тэр мондөг тэнгис мингис одоо нөгөө манай этик медик чи үзчихвэл одоо уурлах үе аглуугаа одоо хоолыг одоо ингэж хийдгүү шүү мэдгүй шүү. Энэ бол зүгээр л миний л жор те. Тэгээд бас бүхэн марк юм. За ерөнхийдөө баг тийм те. Нямба байна шүү. Суугачаарай. Ер нь бол би бол нэг өөрөө л явна би одоо миний хийсэн хоолыг манай гэр бүлийнх нь эдэн миний хань эдэн миний октод эдэн тэгэл одоо эн чинь бид одоо нэг 3 хүнийхээ порцийг нэг сайхан хийчихвэл надад бол тэгэл тий 4 хүний өөрийгөө хасаад 3 хүнийхээ нэг порцийг чиг даасуулдаг. Тэгээд хийчихэд бол надад бол одоо тэгээ үхэж харамсах юм аа. Одоо X-Plus production-ы төлөөхө. Давс X-Plus production-ы одоо кино уран бүтээл одоо сайн нэг хэсэг хийсэн шүү дээ. Одоо манайх одоо кино одоо энэ хавраас нэг кино санаа байна. Хавраас бас жүжиг санаа байна. Бид нар бол нэг жилдээ нэг жүжиг нэг дэлгэцийн бүтээл хий гэдэг. Гэтэ чи яг бодсноор бас болохгүй. Зүгээр бодсноор бас болохгүй байна л да. Будаа болцсон шүү аглах. За. Бодсноор бүх юм сайхан болох. Танаа бас бүгдээрээ бас хандлагаар айгу бас X-Plus production би үүдэг айгу илгэсэг байдаг гэсэн би сонссон. Тэгээд бас зоваалга моваалга юу спорт бүх юм айгу цог байдаг гэсэн те. Манайх чи өстой гоё штэ. Ийш тийшээ явахаараа хамгийн түрүүнд тэмцээн спортоор бүгдийн зохион. Тийм билээ. Саксны тэмцээн, одоо тэгэл волейбол, одоо теннис бол одоо баг бол тоглоно. Гоё штэ манай хамтлагч. Чинжүү бол орохгүй юм уу? Улаан чинжүү ийц. Та спортоор аль спортыг хичээлэх дуртай? Би ер нь зүгээр түрүү нэг асуусан штэ чи ингээд хэрвээ урлагийн хүн биш байсан бол гээл одоо жүжигчин болоогүй бол гээл те. Би зүгээр яг би өөрөө бүхэд их хорхоотой. Чөлөөт бүхэд. Одоо энэ чөлөөтийн одоо гавья тамирчин Пүрбаатар. Энэ Нарка Пүрбаатар хоёр одоо харбагын найзууд онжууд гэдэг. Тэгээд Нарка бол манай дүү тэгээд манай энэ өсгөө авраг сумьяа бид нар чинь найзууд. Тэгээд зөвхөн бол та их л миний царайлаг ер нь гэхдээ манай энэ бүх зүйл их гоё царайлаг шүү дээ. Одоо манай тэр лоонх хоёр гээл те. Одоо манай энэ хин одоо манай дамдахыг цэндийн дамдан одоо олимпийн мөнгөн медаль 80 оны тэгэл манай энэ халууны болдоотой энэ чи их цай дандаа гоё царайлаг залуучууд. Та тэгээд тэр дунд явж байгаа юм. Тэр дунд тэгээд анивчаал юм уу? Одоо манай энэ Цагаан Баатар одоо манай энэ боксинг манай Батрууны дандаа царайлаг залуучууд миний мөдүүнэр чинь. Йоо, одоо энэ дээр юу вэ? Та гурил хийсэн гурилаар юу гэсэн вэ? Үгүй гурилаа боллоо. Гурилаар 30 гэж байцаа авсан гэж. За. Одоо шинэ оноо тэгээ. Одоо тэгээд одоо би бас ихнэртэйгээ бас нэг юм дээр одоо яачаал бас тэгээд дэлгүүрлө орохоор бас чадахгүй маань. Одоо нөгөө энэ нөгөө дарслан ногоог жоохон хүнснээсээ хасъя гэж бодоод дарслан ногоо жоохон миний хотод жоохон таарав. Муу шүү дээ. Харин тий. Дарслан ногоо жоохон таарав. Хотод л өөрөөс нь гясалтаа гардаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр дарслан ногоо ч өөрөө бас жоохон тий. Тий. Бас тий. Тэгээд одоо юугаа болждг юм уу гэж. Тэгээ энэ нь бол энийг нөгөө өгчдөг. Манай үзчидээс анзаарч байгаа. Би бас энэ хажуу талаас аглуугаа хараад байна л та. Амар нямба юм байна уу? Юм айгу нямба гэрчж мэрчж байгаа юм бас. Нямбач бохтой. Ер нь бол тэгээд жоохон цэвэрхэн байхыг хичээд дийчлээ. Ер нь бол хүн мэдээж гэртээ цэвэрхэн л байлгүй. Ер нь тэгээд хоол болохоос өмнө нэг юу ачих манай найруулагч уцтай холбогдох за зүйл болж гэнэ үгүй. За манай за аглаахаас за юу чангал зүгээр чангалч гэдэг. За ингээ бидэнтэй холбогдоод холбогдох юм зүйл дугаар нь хардаад өнгөрөө 7798
77.11 Хараа мод олчихжээ. Цэрэгч явсны юу? Нэгний нүд хараа мод бол дагаа хараа мод болчихжээ. Хараагүй болсон түүхөр аягүй сонирч таглав. Ундгүй. Унахгүй нэг царин зэрэг юу ч амар жүжиглэн шүү дээ. Баа ингээд хог багт нь хөөс мөс харж махаж унаа. Тэгээ ундгүй. Тэр битгооч яг ундгүй тэгээд сонин зэрэг байсан юм аа. Тэгээд бас урлагийг бас тэр одоо 032-т ингээд ямар нэгэн доогод хэвлэж юм ямар нэг төвзөө болдог урлагийн. Тэнгүүд л очоо заавал нэгдүгээр байр навал 42 инж зурагт мөр төрөлөөр ордог. Тэгэл за орноо тэр чөлөөгөл аавна. Тэгэл ер нь нэг цэргийн нэг 6 сар нь чөлөөгөр сарн утахгүй. Эхлээлгийн чөлөөгөр гар найзууд хүлээж байгаа те нэг энд ингээл ууж дээл тэгэл амар гоё явна. Ааста нүж ир хүн болцоо явж байгаа шүү дээ. Тэгээд 2-3 удаа дахиад гараад ирэхээр тэгээд үндгүй болчихж байна. Үндгүй болоод баг энэ халаацсан байгаа цөөл нэрийг халаагаа идчих гэж. Энэ галаа ихсэхгүй яг. Хэцүү хамгийн дэд нь идээд. Хамгийн дэд 10 байдаг. Ожоо ихсгэж. За өнөөдөр бид нартай хамтдаа сайхан яриа өргөнлөхийг хүсвэл 77.11 98.11 гэсэн дугаард холбогдож болно. Танайд бодулсан дээрөө. Байна уу? За энэ өдрийн минь дүргий. За сайхан амарч байна уу? За манай Аглоогоос асуулт байна уу танд? За. За. Чамд ч гэсэн намайг өргөлд дэмжиж яваарай. За, баярлалаа. Сайхан амарч байна тий. За. Одоо манай юу бүтэцчд маань асууж болно. Шинэ тоглолтын талаар асууж болно тий. Наач бол юу гэсэн бэ? Байна уу? Өвчлөх гэж саяхан л авсан. Байна уу? Сайн байна уу? Өдрийн минь дүргий. Сайн байна уу? Хатаах энэ өдрийн минь хүргэсэн. За, баярлалаа. Битгаар идэх боцохогдоо. Манай Аглуу ах маань таавгүй харж байгаа айгу гоё ногоотой айгу гоё. Маш сайхан хоол хийж байна. Хоол хийж байгаа өдрийн хоол хийсэн үү? Хийгээд идсэн. За ямар хоол хийсэн? Таны оромог. Ямар гоё юм бэ? За манайх ч гоё болно бас. Тэр мөнгө гоё харагдаж байна. За манай Аглуугаас асуух замлах зүйл юу вэ? Тоглолтын талаар асууж болно мөн? Танай танхны юг хай маягийн гаргаж болох уу? Танхны үг бүрээс. Энэ чинь нөгөө юу штэ? Чамин өргөө гээд. Манайх. За чамин өргөө гээд одоо 1950 уцтаа л асуухад чамин өргөөгийн хаяг бүх юм одоо юм хөгжчихэд байна штэ бараг. Манай авгаа хаана явж байгаа гэхэд 1950 асуухад тийм юу байхгүй танах хаана байдаг тэр юу хүмүүсийн даатхан зардал тэгээ одоо би найруулагчтай хэлчихэд манай найруулагч маань чамин өргөөгийн холбогдох утсын та бүхэнд өгье. За баярлалаа өдрийг сайн өнгөрүүлээрэй. За энэ нэрээ мартчих. Энэ чамин өргөөгөр хийлгсэн Монгол залуучууд ийм юм дээ. Гэрийн тавилга хийж байгаа. Монголын одоо үндэсний үйлдвэрлэл явж шүү дээ энэ. Байна уу? байна. Заасан маань өдрийн минь дүргий тань. За баярлалаа. Яг их халбагтай. За. Тэр ихтэй гоё те. Гарын даваар би тэрийг бас ямар хүний бас аглах мэдсэн шүү. Эхний дөрөө гадаг юм. Тэр дээр бүтээсэн дүр маш их таалагдсан. Тэгээд энэ ямар гоё юм бэ? Хоёул ихэр юм уу те? Одоо вэ ахыг нь хоёр тал тойл тавьчихсан байхгүй юу? Би одоо ингэж нэг За баярлалаа. Тань амьдралд нааж байгаа хамгийн сайн мөсгсөн. За баярлалаа. Энэ баярлалаа. За баярлалаа. Ингээ хөөрхний гэр бүл хийх юм аа. За энэ дээр үзэгчдээс мессеж ирсэн байна. Манай өдрийн минь сайн зүрхчин шүү гинэ.
Одоо гарч байгаа тоглолтод үзсэн тиймэрхүү жүжиг болсон байлаа. Сүүлийн үед мөнгөний тал руу яваад байгаа юм юу вэ? За нэг юм байж тийм чи бас нэг. За өдрийн төргий. баярлалаа. Юуны зэрэг дагтад үүсээ ажлын хөнгөр ажилласан. За баярлалаа. Тавтад таалагдсан шүү. Их тоглох байдаг. Тэгээд ээжтэй хайртай надад их таалагдсан. Тэгээд би мосоор очиж чаддгүй. Надад энэ зурсаар үздэг. Тийм учраас үзсэн тоглолт болчих таалагдсан. Тэгээд төмөлөө мэдээ өгчөөсөө нэг тоглолт байдаг. Тэгээд марэгтэй. Тэгээд ямар марэг хүмүүсийн бодлыг дандаа бодчих. Авчгүй нэг. XL. X to XL гэн. Нэг ялээ гэж. Нэг ясаа юутай хүндрээ бичсэн. Баяр хэрэгсэн болсон өдөө шанилсан дандаа бодчих юм аа. За баярлалаа. Энэ мессеж байл та сайн байна уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Танай хамтлаг бол хамгийн шилдэг шүү гэд ирсэн байна. Аглуу хаа дугаараа өгөөч. Надад нэг хошин шарын санаа байна гинэ. Аглуу амжилт чи шүү гинэ. За баярлалаа. За. Байна уу? Байна. За сайн байна энэ өдрийн мэндийг хүргэе. За өдрийн мэнд хүргэе. Хэн блэ? Ханаас бол Минут чи би читнаа гэж ямар хав хийдэг. Жадна аглуу жадна. За дүүн одоо нэг шинэ ногооны садаад тэгээд өөрийнхөө нэг юу яасан ямар ч одоо юугүй одоо юу гэдэг тосмос имэ тийм хурц юу байхгүй зүгээр нэг хамтлагчгүй ориг одоо тийм ногоо төмс лоон овлан чинжүү орсон л юм хоол хийж ин да гэж байна. За. Аглуухын тунаа загас ирүүл яа. Болно. Би чи хаалт болсон материал бодож хилээстэй нэг дахиад. За юу хоёр дахь энэ бол хоёрдугаар хоол болно. Будаж игэнсэн байгаа. Тэгээ хоолндоо би Монгол төмөс, Монгол улсын хөрсөн дургасан дэвшлийн лоовон, улаан чинжүү, ногоон чинжүү бол би хийх тийм юуг байдаг жоохон багс. Тиймэрхүү ногоонууд орсон. Тэгээ мах. Тэгээ хэрчилтүүд нь болохоор тийм жоохон салаат маягтай. Салаат хэрчилт маягтай. салаад одоо нийт салаатыг ирчтэй дөрвөлжин жижиг. Одоо ерөнхийдөө половрох уу. Гэхдээ половроос арай том. Тийм. Тэгээ яг нөгөө одоо нөгөө хүнийг идүүртэй л болгох гэж хийж байгаа юм л да. Тийм хамгийн гол баярлалаа. За. Явуулчихъя. Баярлалаа. Авчихгүй. Авахгүй. баярлалаа. Нэрээ маань одоо тоглолт маань соёлын төв өргөн. Соёлын төвөнд орой болгон тоглож. Чи орой 7 цагаас тоглож. Өнөөдөр тоглохгүй амарч байгаа. Өнөөдөр амарч байгаа. Өнөөдөр нөгөө тэнд чуулгын тоглолт орсон. За. Байна уу? За сайн байна уу энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Сайхан амарч байна уу? Ажил дээр л амралтынхаа өргөн. Ажил дээр амралтынхаа өргөн. Одоо цаандаа гарах гал байна уу? За бид өөрөө хоол идгийг хараад тэгээ цаанд. Жоохон ходоодын ажиллуулч юу яач. За манай агдуухаас асуух авах зүйл байна уу? Мөн одоо хошиг одоо нэг юунаас нь тоглолтоос авах мэдээлэл байна уу? Би зүгээр л нэг юм хэлэх гэсэн. За агдуах туу. За. Тох ингэ тоглосон хошоо шог амир хүчдэг. За. Тэгээд тэр нь дундаас амир их юм зүйлийг ухаарч авдаг байхгүй юу? Хүнд ингэ амир их юм ухааруулсан тийм бичлэгтэй тийм сайн жүжигч шүү. Маш их баярлалаа. За баярлалаа. За чиний ажил гэсэн амжилт хүсье. Дандаа сайн юм хийж та бүхнийгээ одоо үргэлж оюуны чин цангааг үргэлж шин соргог уран бүтээлүүдээр шин дөрүүдээр одоо өөрийнхөө хувьд бол одоо мэлаж авах болно. Та бүхэндээ би та бүхэн минь байж л одоо би өнөөдөр яг энэ хоёр дүүтэйгээ хоёр ихэр дүүтэйгээ ингээ та бүхнийхээ итгэлийг дагаад энэ зингээ зогсож байгаа шүү. Түүнээс миний одоо юу гэдгийг эртээ сая би ээж аваартай баярлдаг. Ийм сайхан эрүүлэнг бурханд бас баярлдаг. Ийм авьяас ингэж хайрлсан. Тэгээд ард түмэндээ баярлдаг. Би ард түмэндээ өшөө илүү сайн дөрүүдийг бүтээнэ л гэж одоо хэлмээр байна да. Одоо энэ дүүх хайж.
Агдахаас асуусан байна л да. Танаа хамтлагийг За өдрийн өдөр. дараа нь асууя. За өдрийн өдргий. За та хоёрын өдрөлтийг үзээд их сайхан амарч байна үү? За баярлалаа. Яриг ч сонсоод тэгээд их бас хараад авьяастаа асуусан байна. Тэгээд одоо энэ хашишгийн нэглийн төвчлөлтэй холбоотой тийм сэдвээр янз бүрийн бодож байгаа бол одоо төвчлөл Улаанбаатар гэдэг нэг аян явуулж штэ. Энэ бол бас нэлээд хугацаа асуудал болоод энэ замын төвчлөл гэдэг. Энэтэй холбоотой бас янз бүрийн санаа оноо байж уран бүтээлдээ оруулах тийм байгаа болов энэ талаар юу гэж бодож байна? Манай хотын төвчлөлийг багасгахад та нарын бодол ямар байгаа вэ? Энэ талаар санаа хуваалцъя. За баярлалаа. Яг зүйтэй их зөв мэдрэмжтэй их сайхан асуулаа баярлалаа гэж. Тэгээд ер нь бол бид нэр энэ хотынхоо нэг л иргэн учраас энэ ямар нүдэ тагилчаад чихээ бүгэлжээд явж байгаа биш. Энэ үнэхээр л хүн болгоны одоо хурцтмал асуудал одоо удахгүй 9 сарын 1 болоод одоо тэгэл хүүхэд суухтаа цэцэрлэг сургуульд нэг хэлүүлээд ийм ажилтаа. Тэгэхээр би жолооч нартаа хандаж үг хэлмээр байна. Нэгдүгээр игнийг бити тэргээ тавиач. Нэгдүгээр игнийг тэргээ тавьснаасаа болоод эн чинь түгжрэл асар ихээр үүсэж байна. Би бинийг хүндлэе. Би ч гэсэн бас жоохон бухимдалтай явахад би аль болох хүмүүстэй эвтэй найртай явах. Монголчууд ийм цөөхөлгний юм чинь цөөхөлгний эвтэй найртай байхад энэ бусдаа орны жишгээр амьдрч болоход бидэрт ерөөсөө юм байхгүй. Тийм учраас бид нар ч гэсэн бас саяны одоо үзэгч утсаар ярьсан хүний юу сүлсэлтийг билүү бид нар бас уран бүтээлдээ тусгана. Ямар нэгэн байдлаар тусгана. Энэ бол Улаанбаатар хотод болж байгаа энэ бол миний л хот. Миний л гэр гэсэн үг. Миний гэр энд нь бигжрэл эндэлт нь хүмүүс нэг цантаа юм уу тэр төрийн албаныхан хүнд суртал гаргаад эндэлт нь хотод түүчрээ нэг мөн хөөрхий дунд нь мод барьсан ганц цагта хаанаач хүрэхгүй. Тийм учраас энэ автозамын газрууд бас их зөв зохицуулт хийгээсэ юмыг дандаа торгон айлган хусан эсвэл цагт нь 21-ээс илүү яавал биднэрт ямар гарц байна. Жишээлбэл манай хамтлаг би зүгээр өөр дөр хүн амьдралд өөр дөр за хэдүүлээд ямар гарц байна. Энэ номерыг хийгээд нэг л болохгүй нэг л гаргалгаа байгаа гэдэг шиг энэ яг салбартай Баянгол дүүргэн тэр сонгон хайрхан хам уулын бүгдээр хуралдaltaй. Тийм учраас энэ бол бас бодууштай зүйл гэж байна. Тийм байна. Эдгээр би нэг засаг дарга байсан бол нэг дүүргийн засаг болчмоор ч юм шиг нь боддог. Нэг дүүргийнх нь тийм их юм ийгээд жогоо ингэ зэрэг бодоод урал руугаа явчихгүй. Тэр танд тийм бодол байна уу? Гүйгүй мэдээ зүгээр би манай Монголын бүгд л ингээл ордог боллоо шүү дээ ер нь. Гүйгүй ер нь бол одоо бас бодол бас би бас эр хүний дотор юу эс багтаа байж. Тэгтээ би ажиллаа л гол байна л да. Одоо надад хийх ажил бүтээх уран бүтээл хийх олон ер нь бол тэгтээ ингээл ажил дээр ирээл ярихгүй бол ярихаас өөр аргагүй. Нэг ажил эхлэхээс өмнө хийчмэрч санаа. Ажил эхлэхээс өмнө нэг заавал 20-30 минут яа доор зогсоол байдгүй битүү дүгжрээ гэж орж ирсэн хүн болгон гэтэл уул нь бид нар тэр 20-30 минутанд чинь ажиллаа ярих хэрэгтэй байхгүй орж ирэл. Энэ зөв шийддэг, зөв зохицуулах газартай бол энийг бид нар биш, ард түмэн биш. Тэрийг ингээд ард түмэн саналаа өгдөг, тэ дүүрэг өөрийнхөө одоо засаг багийн засаг дарга одоо ингээд хорооны засаг даргатаа ингээд ингмээр байна. Манай энэ хашааны энд ийм алгааг ээлждэг. Тэрийг аваач тэр дүүргийн иргэдийн хурал аваач өргөн барьдаг. Иргэдийн хурал нь тэрийг шийддэг ингээд ийм л болчихсон. Шатандаа л ингээд явуулчмаар байгаа юм л та. Та одоо миний бодлоор 90-ад оны картны барааны үед шүү дээ тийм. Тэгэхэд энэ манай ингээд Улаанбаатар хотын би одоо сонж юм буруу бодох ч юм уу та одоо бас бодож үзсэн. Ногоон зүрхжилт айгүй их байсан санагдаад ах юм. Ер нь тийм байлуу. Би кинон дээрээс харчаад тэгээд юм уу. Үгүй ер нь бол одоо зүрхжилт айгүй ихтэй. Нөгөө аргагүй нөгөө байшин барилгууд байхгүй дандаа ингээд мод суурин голоор дандаа л ийм зүйл байсан л та. Одоо нөгөө нэг тийм хамраа замбраагүй газар олголтууд явагдаад тэгэхээр хамаа замбраагүй дизайнтай байршин барилгууд баригдаад тэгээд тэр чинь яг за үнэхээр зүлэг байдгүй маа гэхэд альбан газрууд нь өөр өөрсдийнхөө үүдэнд нэг жижигхэн гоё моднууд тариад одоо тэр хятадууд одоо урд хөрчлөөгөл арай ойрхон болохоор ерөөсө тэгдэг үстэй хажуу айлны гоё үүдэндээ цэцэг тарьчвал хүүх энэ ямар гоё юм бэ манайх ч гэсэн ингээл биенээсээ л дандаа үлгэр жишээ авч амьдэрдэг штэ нэг найз нь гоё гутламсуу хөө найзаа энэ хаана байна гингүүд тэнд байлаа гингүүд аваадлахаа аваад өмсөхийг боддог гихшээдэг хүн чинь ерөөсө
нэг нэгээсээ дуурайж нэг нэгийгээ үлгэрлэж нэгийгээ юм арай өөр хэвлэлбэрээр ингэж хуулдаг. Ингэж л амьдрдаг хорвоо юм чинь. Одоо тэр мэдээж одоо тэгээд хотын юунууд өдөрдүүд явж үздэг л байлгүй дээ тий. Тэгээд одоо уул нь би зүгээр боддتي. Энэ том одоо хотын төвд байгаа энэ төвлөрсөн том объектууд үүдэндээ гоё ингээд зүлэгжүүлэлтийг өөрсдөө хөрөнгөөр хийгээд ингээ хотоо нэг гоё ядаж өнгө үзмжних гоё баймаар юм шиг надад санагддаг юм л. X-түүд манай одоо нэг юу би өсөө уншиж чэжлээ байгаа загтал байгаа. X-түүд хамтлаг хамгийн шилтгэн шүү. Найруулагчд нь хэмбэ тэрэнд гавьяат өгөө гэсэн байна. Одоо манай найруулагч чинь гавьяат авцсан шүү дээ. Тэгвэл найдан дөрж найруулагч тий. Манай найруулагч чинь манай найдан дөрж найруулагч одоо драма ус академик театрт ерөнхий найруулагч хийж байгаа. Одоо тэнд байж байгаа. Тэгээ бидний уран бүтээл дээр бас найруулга хийдэг. Бид нэр одоо уран бүтээл одоо жилдээ бид нар чинь аянгийн бороо 20 та жүжиг тэгээ жүжигүүдийг хийсэн бүгдийг манай найруулагч найруулсан. Сая өнгөрдөг жил одоо урлагийн соёлын гавьяа зүтгэлтэн цол тэмдгээр шагнууллаа тий. Кино аглог одоо аим шиг дүр одоо нэг буруу стрит талын дүр тоглуулж авахгүй хүн гараад инээгээд байгаа байхгүй. Би бас гайхаад нөгөө манай Mass Production хайр харамсал гэдэг кино хийсэн шүү дээ. Тий. Тэрэн дээр ингээл манай үзэж байгаа хөө би тэнгист ингээ бөөнөр үзэж байгаа шүү дээ ард тамтайгаа. Тэгээ үзэнгөө нөгөө Баярмагны ахыг гараад ирэнгүүт инээгээл Эрдэнэ цаан тэгээ нөгөө Эрдэнэ цаан ах эхнэрээс салцсан гэдэг нэг юм одоо нэг модны хонглоор явж годамжаар явж байгаа байхгүй. Чи хүн чи ирэх хүн ханаасаа салцсан байгаа шүү дээ. Хань хуурцсан юм. Тийм өрөвдөлтөй эсцэн явж хагаад хүн болгоны нэр идлээ нэг юм. Тэгэхээр хошин шог гэдгээр явцдаг баха. Тэгж боддоо шүү дээ. Шууд хүн тусдаг бах те. Тэрнээс нөгөө өөр хүн магадгүй би ч юм уу те. Одоо ингээд тэр кинонд ингээд тоглоод явсан бол хүн болгоо энэ шаналж जैन те. Тэгж ойлгоосон. Тэрийг болоод ерөнхийдөө бас тийм юунууд байдаг л да. Жишээлбэл одоо жишээлбэл би маскийнхаа тэр киног үзээгүй их сайхан кино болсон гэж сонссон. Тэгээд ерөнхийдөө бол бас тэгнэ л дээ. Одоо жишээлбэл Chaplin-ийг ч юм уу нэг үйлдэг юм ингээл тоглоход инээч гэл байж шүү. Ер нь бол те манай Бацуг хахыг ч талигч Бацуг хахыг ч юм уу Бацаа хахыг ч юм уу юм яагаад гэвэл тэр нөгөө хүний нөгөө перви бичлэн анхны нөгөө сэтгэл нь аюу хөөх инээд нэг л тэр тоглосон юм бодогдооч. Энэ бол үзэгчдийн буруу биш. Тэгтээ жишээлбэл бид нар ч гэсэн одоо анх одоо манайх X 2005 онд 20 тэ жүжиг тавихад энэ бол эмгэнэл жүжиг драмын жүжиг тавихад бид нар бас хамгийн нэгдүгээр бас жоохон имижсэн юм бол за одоо X production-ыг энэ жүжиг тавихад үзэгчд хэрхэн хүлээж авах болоо гэдэг уран бүтээлч болгон дээр жоохон тийм юу байсан. Жоохон тийм эргэлзээ. Ерөнхийдөө тэгэхэд манай найруулагч үгүй ээ жүжигчин хүн ерөнхийдөө тийм үзэгч болгоно байгаа. Одоо энэ одоо нэг одон чимэг одоо аглуу одоо ингээл энэ бол одоо ингээд инээдмийн төрөл жанраар хошин урлаг гэдэг бол том төрөл жанр шүү дээ. Энэ бол хэцүү. Хошин урлаг гэдэг бол хамгийн хэцүү төрөл жанр гэж би л хувьдаа тэгж ойлгодог. Надад манай уран бүтээлчд бол манай продакшн уран бүтээлч надад санал нэг байдаг байх гэж бодож. Өөрөө хүнийг инээлээ. Одоо чамаа ингээд зогсож байгаад гжигдэхгүй л чи инехгүй үстэй. Бараг гэж. Үгүй тэрэндээ биш. Ер нь бол хэцүү мэрэгжил. Тэгээд ингээд бид нар за ерөөсөө жүжигчин хүн бол уран бүтээлч хүн энийг хийх ёстой. Энэ драмын жүжиг. Ингээд үзэгчдийг эхнээс нь 15 минут 20 минут барьчихвал тэгээд цааш явах гэж. Тэгэл бид нар ингээд хамжилттай болсон. Бид нар 20 дэх жүжигээр 5 ГГ муу за ингээд 3 ГГ муу за авч ирсэн. Тэгээд дараа нь ангийн бороогоор бид нар 6 ГГ муу за авлаа. Тэгэхээр бидний амжилт л байхгүй. Тэрийг давж гарсан. Тэрийг уран бүтээлч хүн давж л гарах хэрэгтэй. Би ингээд таны ингээд ярьж байгаа нэг импровизац гэх юм ааш ингээд сэтгэл үйл хөдлөлийг харахад та юу юм юу бахаа амар сэтгэл хөдлөлтөй байх гэж би бодож. Тийм үү? Ер нь бол байгаа. Ер нь бол таны ингээд яриад нэг юм бол ярилгөөнөөр л гэж урлаг гэдэг юм ч гараа шүү дээ. Амиас шүү дээ. Таны нэг яриад ингээд ороод орцсон зогсож битгаар ингээд бүр ороод тэр үгнүүдийг чинь ингээд утгыг нь бүр ойлгоо кино шиг хараад. Чи мандаа готлоо өгч шүү дээ. Тэгээд яриадс нэг үсний готлоо талаа өгчтэй. Тэгтээ адилхан юм болж шүү дээ. Гэтэ бас Монголын ард түмэнд би баярлалтай нөгөө саяхан нөгөө Баатархуу жүжигчин маань бас нэг элгэний нэг юу болоод өвчин болоод нэг явсан шүү дээ. Тэгэхээр ард түмэн бас нэлийн хандуу өргөөд тэгэлгүй яах вэ? Тэр нэр манай тэрэнд бол одоо би өнөөдрийг хүртэл үзэгчтэй мөрөдөг байхгүй. Яг би ч хүртэл одоо телевизээр би чинь нулимс усандаа гутгалдаад найзгаа яг гал үнэхээр одоо хинт хандах ард түмэндээ л хандаж
Миний ард түмэн бол үнэхээр уран бүтээлчтэй. Оо сайн байна. За сайн байна. Өдрийн Цагаан мэндийг. амарч байна уу? Оо сайхан. Хайд зургатаар үзээд амарч байна да. Оо за. Баярлалаа. Амралтанд чинь саад болоогүй гэж. Үгүй харин илүү хэрэг чинэрийг үзэн. Баярлалаа аглууха. За баярлалаа. Сүүлийн үед хийсэн уран бүтээлүүд юу байна? Тэгээд хоёр их удаа солилцсон амжилт хүсье. За. Бүх арын албанд ажиллаж байгаа хүмүүс бүгдээр нь амжилт хүсье. Энэ үгийг маш их хүчтэй өнгөрүүлээрэй. За баярлалаа. Одоо сүүлийн үед гэх юм бол соёлын төвөргөн дээр амьдрах сайхан гэдэг уран бүтээл хийж байна да. Аюу сайхан тоглолт болж байгаа. 2 цагийн турш та бүхэндээ одоо стресс юуг чинь тайлж, оюуны цангаг тайлах үүднээс энэ намар цагийнх нь анхны тоглолтыг одоо X2 production салхин хаглалаа да. Гэтэ айгу surprise их хийсэн гэсэн хүмүүс яг ярьж байгаа манай нэг найз. Тий. Байна уу? Оо байна. За сайн байна уу. Яа тий. Оо юмгүй дээ. Юу? Айг авсан 3,000 витамин аваа гинэ. Тоглож байгаа. За баярлалаа. Баярлаа. Айр гиснээс дандаа уран мөнгөтэй жижигч хүн гэж айгүй гоё арья. Энэ дүүтэй энэ чихээ айсаа магадгүй өөр өшөө хавхавтгаарэ босохтой гараа чихээ. за танд баярлалаа. Хоёр их маань ерөөсөө үзэхгүй байсан чинь ийм болчих. Тийм ийм л Ай харагдсан шүү. турна одоо фитнес явж байгаа. Надад дүүтэй амжилт хүсье наригсан шүү. за гоё нариг. 3 витамин хэрэг юу юу ярьж Агтаа ажилтаа айлын үнэ. Айр гэснээр бас айр гэнэ чимчигдэн шүү те Монгол руу. гоё. Би нэг айр уудгүй хэрнээ бас хорхоотой. Монгол модонд бол Аа сага бодог иднэ. Тэгэхээр нэг бодог гэсэн сая энэ цагаан аярч бас нэг бас хориотой шүү дээ. Тийм нэг юм байгаа шүү дээ. Монголчууд бүгд их дортой юу. Тий. за байна уу? Юу аглах будаага яах вэ? Джинс биз. Бодоо бол баггүй. Халуунаар байж. Алнаар байж үү. За. Манай аглах зүгээр зогсохгүй маа гэж шил сав юу арчаал. Тэр нөгөө сая тэр нэг оролцогч хэлдэг нөгөө баах нэг ихчдүүс ингээд үддэг. Тий. Тэрстэй бас гоё юм шүү бас. Яг л амьдрал бодиттой нэг тиймэрхүү Игчдүүс яадаг үү тэр. ягаад ингээд явдсан шүү дээ. Би бол таны санаа хүүхд болдсон шүү дээ нэг амар том юм яриалсэн чи өөрөө айгу жоох хүүхд. Би санаа юм да гэж. Нилээ ганцаараа бас жүжиглсэн те. Нилээ үдчдэг барьсан амар байх гэж боддоо шүү дээ. Хөдөлгөөгөө төлөв. Байна уу? За сэмэнэ. Сайн байна уу? Сашин сайхан шинжилж гинэ үү? Алло, вабайччихшоо баярыг. Баярлаа. За Тэгээ хоёр талынхаа хөтлөгчийн хийх гэдэг. хөлгөө төмрөө гэд. Та хоёр мэндээ жирэмсэн юм шиг ямар тархлаа вэ? Гэхдээ энэ чинь юу шүү дээ. Энэ чинь болчоо. Голдооны болчтой байгаа байхгүй. Хүмүүс нь 10 хэдэн болчоо гэж үзсэн шууд ганц болчоо гэж үздэг болсон байлээ. Надад бол болтойгоо ямар ч харуулаараа ирээдүйд. Алло баясаа хайртай шүү, гоё ирсэн шүү. За баярлаа. Хайртай шүү. Хайртай гэж хоёулангийн болчих гал. Ер нь манай ингээд гендрийн асуудал аягүй хөндөгддөг болчихсон. Ер нь нэвтрүүлгийн нэг дандаа манай уцаар холбогдож байгаа дандаа эмэгтэйчүүд маань холбогддог. Яг ирчүүд нь чинь хар гэрээ тийчих гээд гараа явцсан байхгүй. Байна уу? Жохон юм чи. Байна уу? Сайн байна. Сайн байна уу? Монголын нэг жижигч шүү. Оо за баярлалаа. Ихэнх зөвхөн дамжих хэмжээ таны тоглолт болгоныг үздэг. Шинэ гарсан уран бүтээлийг үзв үү? Сая шинэ гарсан тоглолтыг үзсэн үү? Амьдрах сайхан гээд. За үзээрэй. Ажиг одоо өнөөдөр маргааш тавьчихсан. За. Амжилттай Монголын number 1. За. Баярлалаа. Баярлалаа. Бас агтаа ойролцоо орчихсон дээ. Агтаа бас иччихэн шүү те. Агтаа юм үдштэй зэрэг мурам авна гэж бас гоё бах тийм үстэй. Тэгэл.
Формал хэднэрч яваа шүү дээ. Өдрийн минь дүргээ. Өдрийн сайхан амралтай минь дүргээ. Зүгээр нэг сайхан байтал тусья. За дуулъя. Тэгээ одоо би чи ер нь дуулж. За тэгээ. За та сонсоо. Байдуулаа гоё дуулъя л да. Өнөөдөр чи бям гараг юм чи те. Амралтын өдөр юм чинь. За англиохыг дэмжээл. Гурван ер нь эзлэгээ болоод юм биш үү? Тий, ерөнхийдөө гурлаа их төстэй юм. Сөнгөдөв. Хайр нэг ажилттай үед битгүүрийн уцаар үлдэн дээр биш үү? Би нэг энэ дунд их гоё дуртай байна. Цайны чиндэ чиг танда барида цайлган сэтгэлээрээ асарч явида дэрэгд та минь бага болохоро дэшэ тэнгэр алсгүй хөө хажууд та минь бага болохоро хатан дэлхий хатуугүй хөө эчичингүй эчигчин байлда ингэр юуги чин харарамелайда ирин химор малгай бүсigi чин эцгийнхээ хөргшиг дэшин залыда дэрэгд та минь бага болохоро дэшэ тэнгэр алсгүй хөө хажууд та минь бага болохоро хатан дэлхий хатуугүй хөө. За саний их чи хүсэлтийг биелүүлээ шүү. Би дууч хүн биш. Цаавд нэг үзэж авчээ. Тэгээд бүгдээрээ хоолоо ягалнаа. За болж байгаа. Одоо ерөнхийдөө болж байгаа. Сайн байна уу? За яг ерөнхийдөө. За байна энэ өдрийн минь дүргээ. За баярлаа. За. Санжээ. За. Баярлаа. За. Ямар продакшн одоо ямар кино хийх тийм бага. Ерөнхийдөө хавраас нэг жүжиг 4 сард нэг драмын бүрэн хэмжээний жүжиг тавих төлөвлөгөөтэй байгаа. 5 сараас нэг киноны уран бүтээлд орох төлөвлөгөө байна да. За, миний асуулт тустай дуулж өгсөн маш их баярлалаа. За баярлалаа. Игээ хүнийг дуул гэж дараа нь ингэж яддаг байна. За. Үг нь юм уу? Өнгөн юм уу? За. Тэгтээ энэ чинь яг эмэгтэй хүний дуу байхгүй юу? Эмэгтэй хүний эрэгтэй хүн зориулж байгаа дуу байхгүй юу? Тийм. За. Та нар гам уншааг байхад дуулуулчих. Ерөнхийдөө хүмүүс хараад сайн нэг хүмүүс орсон бас нэг пал хийчих гээд юм яриад их би үсээ гайхлаа юу ангирилаа Жүжигчин болохоор тий бас адилхан тавлах гоо тоглох гэдэг байхгүй. Яг нэг Шангрилад бид нэг шинэ жилийн арга хэмжээнд дээр бас байж хад санаж нэг хайзнаас нэг хүн гаргаж ирээд би хамтар тоглохгүй юу. Тэгээд нэг нарийн бичгээ болгож ирсэн. Би ч юу юу болчихоо юу магадгүй эхнэр үсэн юм нарийн бичиг гэж яриад. Тэгээд
тайз нар зүжүүлсэн юм биш цуг те. Тий. Будаага. За будаага шууд авъя. За өнөөдөр манай нэвтрүүлэг маань маш сонирхолтой, маш инээдгөөрөөр дүүрэн бас та бүхэн голж байгаа бол эрч хүчийг та бүхэнд бэлгэлж байгаа гэж бодож байна. Өнөөдөр манай оролцогч X2 Production-ийн жүжигчин Монголын аюул жүжигчин одоо Альдуу ах маань оролцож байгаа маа. Батлаг ах ингээд хэлчихээ нэг амар нэг хол санагдаад. Альдуу ах гэсэн ойрхон санагдаад. Ер нь гэр бүлийнхэн чинь аглуугаар дуудана. Үгүй ээ. Жаа үшээ одоо хамаатан садан хүмүүс манай аав ээж хоёр бол намайг тулгаал гэдэг байсан. Ууги гэл. Манай хань болохоор миний ханьнаа л хайраа ч юм уу тэгэл ингэдэг. Ажлын газрынхан бол одоо аглуу хаал гэдэг шүү дээ. Таны аглуу гэдэг нэр хин хоч юу вэ? Тэр сууси оч уу? Хочлог биш юм да. Энэ би бүр 10 жил байхдаа ийм нэртэй болсон. Найз нөхөд одоо ингэж авгаалж дуудаад Хөлийн өдөрт айгүй өгөөштэй байна л та. Айгүй их юм сураад. Жишээ нь Нара гээл дууч бол бас амар юм хийдэг билээ шүү. Ямба чинүүд буудуулж бүр хэдхэн бараг 30 минут дотор бууд чиглэж ирэх нэг хийхэд сайн маа чанцсан шин. За мундаг биш тэ. Ажилтаа эмэгтэй хүн ажилтаа хүн гэдэг чинь маа мэд. За. Нэрээ таны хэлдэг нэг төмсөн чадвар биш нөө зөөлхөн яг энгийн бүгд яг нэжчихэн. Тий. Амттай болох. Гайхалтай гэж хэлвээ аглаа. Аглаа хоол амсч. За. Бас байна. Ортон цагийн байна болсон. За аглааха манай төлөв өгөө дуусчихна. Тэгээ танд би нэг асуулт тавих хэрэгтэй байдаг. Тэгээ энэ сүртэй асуулт биш л дээ. Та ер нь асуулт тавихааргүй бүх асуултыг хариулж та тэрэнд. Энэ ямар асуулт гэвэл их оронч үзэл их орныг хайж хайрлах гэдэг асуулт таны өөрийн бодлоор та ярих хэрэгтэй байсан байхгүй. Тэгэхээр та бүх зүйлээ хэлчлээ өөрийн үзэл бодол. Аглуу гэдэг батлаг гэдэг хүн ямар юм гэдэг хиймээр санагдаж байна. Энэ нийгэмд юу хариуцлагатай байна, хариуцлагагүй байна гэдэг тийм. Энэ бүгдийг та хэлсэн болохоор танд нэвтрүүлгийн төгсгөлийн үгийг танд зориулъя л гэдэг. Тий, ер нь бол одоо 37 8 нас гэдэг бол одоо би бол хийн настай 38 та. Яг жилээр бол 37 одоо. Тэгэхээр бол энэ нас гэдэг бол одоо бас их том. Одоо өнөөдөр 37 төрийн сайд хүртэл байна. 32 3 та гишүүд байна, тийм ээ. Гэт ингээд бодохоор энэ бол аль хэдийн төрд юм уу их орныхоо төлөө зүрхэн цоглох нас гэж би ойлгодог. Өөрийнхөө насыг. Тийм ч учраас одоо улс төрийн сонгуульд маш идэвхтэй оролцлоо. Энэ жил бол өнгөрсөн жил одоо өнгөрч одоо сонгуулийн жил 2012 оны сонгуульд бол маш идэвхтэй оролцлоо. Энэ дээр оролцохдоо бас өөрийнхөө бас үзэл бодлоор ардчилсан намаа дэмжиж оролцлоо. Баян-Онгорын аймагт ардчилсан намаа дэмжиж оролцлоо. Тэгээд ямар ч байсан энэ жил бол ардчилсан намын сайхан жил байлаа. Тэгээ миний үзэл бодол ч бас сайхан биеллээ гэж би бодож байгаа. Ерөнхийдөө бол хүн бүхэн өөрчлөлтийг хүсэж байна. Хүн бүхэн өөрөөр амьдрахыг хүсэж байна. Хүн бол хүн шиг амьдрахыг хүсэж байна. Хүн бол яг нэг хэлэхэд улс шиг улс болж хөгжих. Та нар гэрийнхээ одоо хаалгыг онгоолгоод хараар. Одоо гэр хороолд амьдрдаг нь, орон сууцнд амьдрдаг нь та нар орцсныхаа хаалгыг онгоолгоод хар. Тэр орцсныхаа бункрийг хогийг хар. Тэгээд танаа дүүрэг шиг дүүрэг байж чадчихна. Манай гэрийн хороолын хашаа шиг хашаа байж чадчихна. Бидний албан газар шиг газар байж чадчихна. Өөрөө хар. Хүн шиг амьдарч чадчихна. Би энэний төлөө ардсан намынхаа мөрийн хөтөлбөр ардсан намаа дэмжиж оролцсон. Тийм учраас бид нар өнөөдөр хүн шиг амьдрах цаг ирсэн гэж би бодож байгаа. Хүн шиг амьдрна гэдэг бол улс төрийг хараад юм уу амангагаад юм уу нөгөө бүрэгдийн үүрэн дээр байгаа ангаахаа шиг бай гэж байгаа юм биш. Энэ бол өөрөө өөрсдөөсөө ерөөсөө би өөрчлөгдөв. Би архиужсан бол болий. Архиа болий. Хажууд найз энэ хоёр ихэр архиугаад бол би энэ хоёрыг болиулна. Энэ хоёр тамхи татаад бол болиулна. Багасгана. Бид нэр хэрүүл хов жив авгаа хүүхний асуудал ярилцдаг бол тэрний оронд ажиллаа хийдэг байл. Ажил дээр ажлын 8 цагаар ирчээд 5 цагт нь худлаа яриад 5 цагт нь төрийн байгууллагыг цаанаа байжээ гэж хэлээд ажилдаг энийг болий. Өнөөдөр цагдаа дээр очихоор хэн нэгэн мөнгөтэй хүн цагдаагаас мултардаг, хэн нэгэн мөнгөгүй хүн тэр цагдаа шоронгийн хаалга татдаг энийг болий. Бид бүхэн өөрсдийнхөө хөдөлмөрийг үнэлүүлж сураа. Энэний төлөө ингэж чадвал бид нар өнөөдөр хүн шиг за ээж аав нар ярьдагч миний аав чор бурхан болохтой хүртэл цагчил байсан. Ээдээ миний хүү хамт олондоо хүн шиг байгаарай.
хүн шиг амьдраараа та нэр хугарахаар яс хугар гэж үг байдгийг шүү тулгаа минь гэж надад загчээс энэ үг өнөөдрийг хүртэл миний чихэнд сонсогд. Тийм учраас би өөртөө өндөр шаардлага тавьж эхэлсэн. Би яг нэг жоохон 100 г нин өгөөлөхөд би татчихдаг байсан. Бас би энийгээ багасгасан. Би өөрөөсөө хэлсэн. Хүн шиг амьдрахаа би өөрөөсөө хэлсэн. Тийм байжээж өөрөө би хүн шиг байжээж хүмүүсийг хүн шиг бай гэж шаардах ёстой гэдгийг би ухамсарлаж ирсэн. Тийм учраас өнөөдөр Монгол улс, Монгол хүн энэ одоо 7 тэрбум дотор байгаа 2 сая 700 мянган гаруй хүн шиг амьдрах цаг болжээ. Дэлхийд дээгүүрд газраараа дээгүүрт ороод байдаг. Малынхаа тоолгоогоор дээгүүрт ороод, газрынхаа баялагаар дээгүүрт ороод байжээж яагаад ард түмэн өнөөдөр идэх хоолгүй хөргөчөндөө карманда мөнгөгүй ингэж явааг би ойлгохгүй байгаа учраас өөрийнхөө салбарт өөрийнхөө хэмжээнд хүн шиг байх ёстой гэж би ойлгож байгаа. Тэгээд би олон үг ярьж магадгүй. Тэгэхээр баяртай байна. Би намайг урьж оруулж ирсэн Шонгор телевизийнхэнтэй баярлалаа. Тэгээд миний одоо ярилцлагыг бас сууг солилгүй үзсэн үзэгч та бүхэндээ баярлалаа. Надтай холбогдох гэж оролцсон бүх хүмүүст баярлалаа. Би бол хэмжээндээ би өөрийнхөө хэмжээнд хүн шиг байх ёстой. Хүн шиг байхыг хичээн. Уран бүтээлч гэсэн уран бүтээлч шиг жүжигчин хүн шиг хийхийг хичээж байна. Өшөө илүү хаглуу шиг биш. Хаглуу бүр хүн шиг байхын тулд амьдрах ёстой гэж би ойлгож байна. Тэгээд баярлалаа. За өнөөдрийн экстенс байлаа. За өнөөдрийн төлөв зочноор орсон танд маш их баярлалаа. Тэгээд манай үзэгчид бас аглуу ахын тэ өнөөдөр юу бодож байгаа, юу зорж байгаа, юу хүсэл эрмэлзэж байгаа энэ бүгдийг ойлгосон. Аглуу гэдэг хүн ямар хүн бэ гэдгийг ойлгосон багт. Танд баярлалаа. За баярлалаа үзэгчтэй. Хамтдаа сайхан хоолоо идэ. Та бүхэн маань ч гэсэн хоолоо хийсэн бол ширээндээ суусан. За өнөөдөр хоолоо идлээ. За баярлалаа үзэгчтэй. Дараагийн төлөвлөгөөр уулзцгаая.